зүгээр. Төрөө лайв тусахад анаас ирж юм чоо. 7 хоног болох юм тийм. Тийм 7 хоногийн хасаад хийж байгаа. Одоо энэ 8 дахь дугаар. 8 хоног хийсэн шүү дээ. 2 сарын амарсан тасралтгүй хагсаан дээр хийсэн байна. Эхэлсэн байна. За түрүү лайв хийж шүү дээ. Бичлэг юм. Шууд лайв майк болоод ороод ирсэн байна. Оо юу хүмүүс зүгээр шууд амар орчиж тээ. За. Баахан зүрхнүүд эхэлсэн байна. Сонсогч байна. За хүмүүс маань орж ирж байна. За манайхан шеэр. За 50 хүн орж ирэхээр эхлэе. Амар багийн алаа. Яава. Түрүүнээс шаваад байсан байж тээ. Лайв нөө. Тийм үү. Цалтаа хэлэх. За хүмүүс орж ирж байна. Чи дараа гостох гэдэг яваач. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За амралтын өдрөө бүгдээрээ сайхан өнгөрүүлж байгаа. Баг тэгэхээр Шинэ Монгол Facebook Live маань 8 дахь дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор бол манай Адлан агш минь ирсэн байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч амралтын өдрөөр цаг зав зарцуулан ирсэн маш их баярлалаа агшаа. За та нар ч гэсэн баярлалаа. Тэгээд Шинэ Монгол сургуульд 19 жил ажилласан. За хамгийн ууган шав, хамгийн отгон шав баяртайгаа. Тийм ээ. Лайвт орж байгаад баяртай байна. Манай 2 дугаар үеийн төгсөгч Анархуу Симпай маань ирсэн байна. За мөн 18 дугаар үеийн төгсөгч Шинэхэн төгсөгчтэй. Төгсөгч байгаа л төгссөн. Шинэхэн хамгийн сүүлийн төгсөгч Бэлэг сайхан маань ирсэн байна. Бэлэг сайхан. За бидний дуу сонсогдож байна уу? Ямар нэгэн асуудал байвал хэлээд өгөөрэй манайхаа. Комментээр үлдээгээд тэгэхгүй бол яг явж идэл дуучин болоогүй байна гэхгүй. Дахиад Батар жагшин лайвыг та харсан бол бид нар 4 ихсэн шүү дээ. Тийм үү? Тийм, дуун болцгоо яагаад. Тэгснээр нэг дуун болонгууд нь дөрсөн нь болохгүй яагаад өөрөөсөө бөө юм бас. За, өргөдөж ирсэн цачтай амарсан лайвын хахыг танилцуулж идэ. За, Анархуу хас. 2 дугаар үеийн төгсөгч. Тэгээд одоогоор бол яг хавдар судлалын төвд дэмж хийж байгаа. Ямар чиглэлээр? Хавдрын ботлогч. Бид нэр халдвар судлалаас ирж байгаа гэж бодож бүх зэрэг маска зүйцсэн байсан. Бид нар маск байгаа шүү. Бид нар маск байгаа шүү. Халдвар тийш хавдар гингүүд нь тайлцсан байгаа шүү. За, манай Бэлэг сайхан байв. Би 18 дугаар үеийн төгсөгч Бэлэг сайхан гэдэг. Энэ жил Монголын анхны их сургуульд орсон. Тэгээд явцсан донд Момшогийн химийн коллежид тэнцээд тэгээд одоо тэр явахаа хүлээгээл байж. Харин корона намтын Корона намтаа. Окей, самбай. Юу агаад бид нар өнөөдрийнхөө лайвыг химийн та нараа ажиллаж байгаа бол зарим нь л хэдий мэдж байгаа. Яа наа чи нөгөө залуу шиг те нэг орж ирж байгаа хүмүүс нь л анзаараг байж залуу шиг гэдэг. Ямар гараа те шууд ингээд хавт байгаа юмнаа шууд хийгээд яг юу гэж хэлэх гээд байгаа юм. Тэгтээ нэг мэн гэх л гэж ахгүй та. Шинэ найз удаа. Гэтэ нэр би сорч байгаа. Туршил хичээл лаборатори ороход нэг орж ирсэн баг тий. Үзээгүй. Чи тэгвэл лаборатори хичээлээ тасалдаг байсан. Манай үед байсан. Бидний үед тэгтээ байгаад ирж байгаа. Тэгээ байх нь байсан. Яг энэ лабораторийн тохиолдолд нь бол ороогүй л байсан. Тийм л байсан. Ширээнүүд байсан. Анги танхимын ширээтэй байсан. Тэр нөгөө нэг нийгмийн анги байсан болохоор. Гэтэ би ангаахт орж ирсэн шүү дээ. Яаж орсон юм бол. Ангаахт орж ирсэн. Тийм. Юу зүгээр орж ирсэн гэж юу? Очиж ирсэн жишээ бүр орж ирсэн. Бүр орж ирсэн үү? Тийм. Тэгээ нийгмээс орсон юм. За тэр ч яг. Та тэр уулнууд нэг группийнхэн байж гэж. Тэгээд чамайг онцлоо золоо гэдэг байгаа юм шүү дээ. Бас мэдрээд авчихсан. Жоохон тиймэр явж исэн болохоор нэрээ татаад шүү дээ. Анхаас ихтэй нэр ингэсээ эмч болно гэж боддог байсан юм билээ. Ээж нь эмч ахгүй. Тэгээд миний подкаст. За машинаа даа буцаад орно. Тэгээд химийн комментмент гойсон байна шүү дээ. Агш одоо л энэ сургалтын эргэлтгүүн тэгээд энэ туршилт хийх хэрэгслүүд нь бол нэлээ. Тэгээд анги сургууль байгуулах чинь энэ яг одоо бид хэдийн сууж байгаа энэ кабинет байгаагүй шүү дээ. Ажилтнанд ороогүй яг энэ манай кабинетийн энэ талаар ингээ хамтай. Тэгээд анхны одоо жил чинь зөвхөн энэ ахлахын 3 давхар. Тэгээд дараа жил нь болохоор энэ С хэсэг ажилтнанд ороод
Би тэр чинь яг хүүхдүүдтэйгээ зөв маск зүүгээд энэ ханаа ингээд цөмөлд нураагаа тэгээ энэ коридорт ингээд орж иж энэ танаа уу юу? эдний үе шүү дээ. Тэгээ бүр шуудан дээр шуудан дээр ингээд сургуулийнхаа шороотоосыг ингээд бүгдээр багш суртайгаа зөөгөөд тэгээ энэ кабинет ашигланд оруулж ирсэн. Арсан байх шүү. Тийм. Анхааралтай бол нөгөө яг ийм химийн кабинетийн зориулттай биш болохоор анги шиг парт ширээтэй 35 үг суудаг. Тэгээ самбартай, шохоотой. Тэгэл жоохон юм нэмсэр. Одоо энэ сайхан болчиход. Амар санаа гоё юм те ингээд анархосын баян яг сурч явах үед нэг ингээд дөнгөж хийж агаад тий бэлгээг гоё юм яг ингээд яг энийг бүр ингээд гоё бүгдийг ашиглаад төгссөн гэх тэгэхээр тий одоо хооронд нь бол 16 7 зөрөө байгаа даа. Тий 16 7 тий. За түрүү бас багштай ярьжсэн те лайвын маань зорилго одоо 8 дахь дугаар явж 8 багш оролцсон байна. Тэгээд багш нартайгаа бид нар ч яг хичээлийн үеэр нэг битгий маазраатай гэдэг болохоор нэг тэгж багшаасаа яг чөлөөтэй юм асуух ч үеэн асуухгүй ч үеэн тэгээ багшийнхаа яг нөгөө дотор хүн гэх юм уу тэр талаар нь ярилцдаг. Тэгээд бас сурж байсан үеийнх нь дурсамжуудаас ангийнх нь хүмүүс ирээд ингээд хуучлаар нэг тийм гоё дурсамж бүтээх тийм лайвыг хийгээд 8 дугаар явж байна. 8 дугаараа хийж байна. Тэгэхээр за өнөөдрийнхөө лайвыг багш маань яг хаана төрж өссөн бэ гэдгээр бас эхлэж бодчих. За би бас Сүхбаатар ангийн уулын сум төрсөн. Тэндээ одоо яг тэр үеийн хүүхдүүд байлаар цэцэрлэг энтер гэж юу дээр үсч байгаагүй шүү дээ. Тэр 50 60 он чинь. Зүгээр гэртээ одоо 8 нас хүртээ гэртээ байж байгаа. Тэгээд 8 настай нэгдүгээр ангид ороод тэгээд тэр уулын сумынхаа 8 жилийн сургуулийг 8 дугаар ангид төгсөөд тэгээд Сүхбаатар ангийнхаа төвийн 10 жилд 2 жил сураад тэгээ улсын багшийн дээд сургуульд орсон. Хотод сурчаа. Тэгээ буцаа явсан юм уу? Тэгээ сургуулаа төгсөөд өөрийнхөө төгссөн сургуультай би 22 жил багш нартайгаа зөв химийн багш хийсэн. Тэгээ 2000 онд одоо ар гэрийн шаардлагаар Улаанбаатар хотод шилжиж ирээд тэгээ 2001 оноос Шинэ Монгол сургуульд ажилласан. Тэгээ нөгөө 3 хүүтэй 2 хүү маань оюутан болоод ирэхээр нөгөө эхний хүүгээ басгаар байранд төгсөн. Дараачийн одоо та нарын багш чинь дотор жигч чинь нөгөө 10 доор ингээд төгсөөд наашиг ирэх болохоор 2 хүүхдийн чи байранд өгөх хэцүү. Өөрөөр хэлбэл гэр бүлийн тал нь хүрээд ирэхэр чинь тэгэл наашаа шилжиж ирсэн. Тэгээд энэ Улаанбаатар хотын айл унган айл одоо Улаанбаатарын айл бол бас 20 жил болох гэж байна да тий. Тэгэхээр чи багшийн яг хувьд бол ерөөсө 2 газар л ажилласан. 2 газар яг 9 жилээ би их ороо ирсэн. Яг шилжин гэж мэдэг байж байгаа. Гэнтгийн шийдэл 8 сарын 31-нд фургон дээр гэрээ ачиж явж ирсэн. Нөгөө авчвал хөргөгчөө аваад зургатаа аваад за тэг хүнжил гуцсан авсан баха. Тэгээ тоогоо шангаа аваад тэгээ 9 сарын 31-нд Улаанбаатарт бид нүүж ирчихсэн. Тэгээ 9 сарын 1 болчихсон чи нөгөө ажиллаа олоогүй гэнтгийн шийдэд ирэхээр тэгээ хүүхдүүд л мэдээж яг тусынхаа сургуульд орчин. Тэгээ өвгөн битээр болохоор ажил олоогүй байсан. Тэгээд л 9 сарын 6-нд байна уу 84 дэх сургуульд орж ирсэн. Тэгээ ирснийхаа дараа ямд очиж мэдэхгүй ямар сургууль энэ хавар сургууль байна уу гэд тэгээд нэг хэд хэдэн сургуулиар явсан юм а. Тэгсэн чи манай Сүхбаатарын 10 жил болохоор нөгөө Бэлгээ 10 жил 33 шиг Хөдөө аймагтаа 5 аймагт л байдаг сургууль юм чи. Тэгээд нөгөө тэнд яг ажиллаж амьдарч байсан орон сууцнд байсан болохоор хотын захын энэ сургуулиудаар явахаар сонин санагдаад нэг орчин нэг өөр юм шиг. Тэгээ одоо яг бас голоод байгаа юм хаашаа. Ажилгүй байж тэр одоо захын одоо би тэр өөр сургуулиудыг тэгээ ороо тэгээд ороогүй байж исэн чи 9 сарын 6-нд л би хамгийн тийм сонин 9 сарын 1-ний дээр 2000 оны 9 сарын 1-нд үтсэн. Сургууль багш нар эхлээл хүүхдүүд сургуульд явсан чи би ажил баг. Хүүхдээ хаан баг хүүгээ хаан сургуульд өгөө мэдэхгүй. Айгүй сонь. Тэгээд яг нөгөө энэ Гитэмсийн оюутны байранд манай ангийн залуу байж байгаа тэнд бид хэд яасан. Гэрээ тэнд 1 жил ухаан хөслөө тэнд байхгүй. Тэгсэн чи хамгийн ойрхон сургууль нь 33 байсан байна. Тэгээ 33 дээр хүүгээ оруулах гээд 9 сарын 1-нд очисон чинь оронтой байхгүй. Тэгээ би яйдаа гэд ингээд хүүгээ дагуулаа буцаа явж исэн чи манай нэг Сүхбаатарт ажиллаж исэн багш таараад. Гэхдээ та чи ингэж явахтаа яадгийн. Нөгөө олон удам медалаа зүгээд сургуулийн хаалгаар ороод очих юм бол таны өстө дуу алдаад л авна шүү дээ. Тэгээ маргааш нь өстө би тэргүүний ажилтнаа зүгээд хөдөлмөрийн гавьяаныхаа улаан төвийг зүгээд орсон чи шууд авсан шүү.
юу 33. Яг хүүхдээ тэгж оруулсан. Өөрөө болохоор 33-д орё гэж нэх яагаачгүй. Тэгээ байж ирсэн. Тэгээ би за аль нэг газар яах байлгүй доо орхол байлгүй дэ гэж бодоо. Бас хэдэн хоног жоо хүлээсэн байсан чинь 84 дэх сургуульд оронтой гарсан байна гэ манай нэг багш ирж хэлээ. Тэгээ 84 дэх сургуульд хэдэн сар ажилласан. Тий. Тэгээд яасан гэхээр 84 дэх сургуульд ажиллаж байхад март багш 84-ийн захирал байж байгаад өвөл 12 сард наашаа захирлаа ирсэн байхгүй. Тэгээд наашаа ирэх болсон энэ Уранбаатар багш чинь энд нэг жил ажиллаж байгаа байсан. Нөгөө нөхөр нь Япон яваад араас нь явах болоод энд багшийн оронтой гарсан юм билээ. Тэгээд багш нь энд ирж ажиллаач гэвэрсэн. Гэхдээ хамгийн гол нь бас яагаад бас намайг би тэр болдог чи нэг хөдөөнөөс ирсэн намайг ч айгуул нэг ажил гуугаа явж байгаа нэг хөдөөний багш л гэж бодоод байгаа шин. Тэгээд тэр Сүхбаатарт яаж ажиллаж ирсэн тэр намайг мэдэхгүй шин. Тэгээд тэр өвөл болсон чи нөгөө дээр үед багш нарын шалгадаг боловсролын яамны шалгалт гэдэг ирсэн байхгүй. Тэгээ 8 дугаар биш 84-т байхад. Тэгээд дүүргийн бүх багш нараас мэрэгжлийн шалгалт авсан. Тэгээд тэнд ерөөсө 2 хүн явсан. Тэгээ тэрний нэг нь би бол таарсан. Тэгээд намайг энэ Сүхбаатараас ирсэн багшийн хөдөөний нэг ажил гуйсан юм биш юм шиг байна. Бас гайгүй багш байж магадгүй гэж хүн бодсон юм шиг байна. Тэгээд яг 84-т байж ирсэн. Тэгээ энэ оронтой гараад тэгээд хавар нь 6 сарын эсэлтийн шалгалтын дээр манай сургуульд ирж эсэлтийн шалгалт аваач. Тэгээ аянаа өгч очт намайг авчирч ирсэн наашаа энэ сургууль байна гэ. Тэгээ би тухайн үедээ бол яг нөгөө 84-т хүний орончхоо орсон болохоор ер нь дараа жил үл ажиллаа солондоо нэг газар орно гэж бодож ирсэн. Тэгээ ч бас явшин болоод тэрний шалгалт энэ төр таарад өөрийгөө бас таниулж аваад тэгээ байж исэн чи энд оронтой гарах нэг. Би энэ сургуулийг болохоор баригдаж байх юм бараг 84-т хүний оронд орчгоо тэгэл яах вэ? Нэг Сүхбаатарт болохоор бол өөрөө гэсэн кабинеттэй яг өөрийн төрлөх сургууль болохоор чинь хийх ажил ихтэй. Юу өглөө одоо хичээл орчгол өдөөс шин кабинетаа суугаад олимпиадаа хөвгтөй бэлдээ ч юм уу. Ингээл гэр ойрхон тэгэл ингээд бараг сургууль гэр юм шиг ингээд явдаг. Тэгээ энд хотод ирсэн чинь нэг ээлжиндээ л багшин хичээл орчгол тэгэл багшин жалга болдог, хүүхдүүд нь жалга болчтой. Айгүй сонин. Тэгээд нөгөө өдөө өмнө орсон багш нь өдөөс суух газар байхгүй. Өдөөс хойш ээлжинд ордог багшин контортой орчихгоор багш нь нөгөө ширээ сундлан баг байхгүй. Тэгэл ердөө ээлжээ дагнаад үдээ хагас иж над тэр анх их сонин санагдсан. Тэгээд тэгсэн чинь манай нэг Сүхбаатараас ирсэн багш энэ урд нэг айгүй Японы хөрөнгө оруулалт айгүй гоё сургууль баригдаж байгаа. Тэргээд над анх зааж өгсөн байхгүй. Тэгээ 84-ийн нөгөө кабинетийн цонхоор ингээ урагшаа харахаар энэ шинэ Монголын барил босоод байдаг. Тэгэл 10 сард энэ төр чинь нөгөө 3 давхрын дээвэр дээр барилгачд нь ажиллаад тэгээ энэ одоо хэзээ ажилтанд орох юм бол доо гэж би бас анх харж исэн байхгүй. Тэгээ харин хавар нь тэр аянаа өгч чинь манай сургуульд оронтой гарч ишээ өгч. Галаа өгчтэй ажил. Галаа өгчтэй хич Японд байсан байхгүй. Тэгээ 12 сард нь март өгч ирээд энэ сургуульд ирчээ. Тэгээ хавар нь 5 сард намайг ухаана энэ сургуульд ажиллаач гэж дуудсан байхгүй. Тэгээ галаа өгчтэй яаж уулзсан гэхээр тэгээд би 6 сард нь эсэлтийн шалгалтын дээр 2 хоног ажиллаж чад. Тэгээ юу яасан? Амарцсан багш нар чинь 6 сарын 10 дараа амарчдаг ш. Тэгээ байжсэн чинь 8 сарын эхээр байна над руу нэг хүн утссан байхгүй. Та ажиллаж швш мөн үү гэдэг. Мөн гэсэн чи за манай шинэ Монголд ажиллахаар болсон уу хин би март багштай уулзсан гэдгсэн чи та маргааш нэг нисгтэр хүрээдрээ гэд намайг. Тэгэхээр яах ч юм бол доо гэ заа гэлсэн чи. Гэ манай шинэ Монголын хэдэн хүүхэд Японы нөгөө дадлагаар тэр хамгийн ихний жил чинь нөгөө зуны сургуульд энд болоогүй хэдэн хүүхдүүд алтан гэрэл өгч чинь нэг 5 6 хүүхэдтэй Япон явсан байхгүй. Анхны жил. Тэгээд хүүхдүүд багш нараа гаргаж өгнө. Та хүрээдрээ гэхээр заа гэ. Тэгээ онгоцны боол дээр очиж галавчтай анги танилцчихсэн. Тэгээ тэр би их тодсон. 8 сарын 13 тэгсэн чи за маргааш өсөлөө та ажилдаа орно шүү. Тэгээд 8 сарын 13-нд таны тэгээд онгоцны бодол дээр дууддаг зорилго нь юу вэ? Зүгээр одоо уулзах гэдэг уулзаад тэгээд яг хүүхдүүд ийм хүүхдүүд одоо ингэ явж ингээд багш сурагчтай танилцуулаад өөрөө надтай танилцах гэ. Тэгээ онгоцны бодол дээр хүүхдүүд нэрийг гаргаж өгчөө. Тэгээд галаа өгший машин суугаа наашаа явахдаа жолж явах юм ингээд ажил төрлөө яриа. Тэгээ маргааш гэсэн тэглээ ажилдаа орно. Тэгээ би бүр багш нар ажилд орохоос өмнө нэртэй
8 сарын 13-нд ажилд орж исэн ганцаар. Тэгээд манай сургуулийн бас энэ нөгөө C хэсэг чинь баригдаад. Тэгээд энэ одоо энэ 2-4 энэ байгаа шүү дээ. Та нар үед энэ номоос архив өргөсөн урагш Арсан Журлангийн ажлын тэр ангид тэрний урдлын ангид энэ төр бүх юм хураацсан. Тэр нөгөө остоо ширээ юм хураацсан. Тэгээд тэнд нарийн бичиг тэгээ барилгын ажил хариуцж ирсэн 2 хүн тэр тэнд хонтоорлоо. Тэгээ би тэнд анги сууж ажиллаа хийж ирсэн та. Ороод шууд анги дааж авсан уу? Ороод шууд ангид дааж авсан. Уранбаатар Япон яваад Уранбаатарын 1-р ангидаа тэр анхны нөгөө 1-р анги 1-р төгссөн анги нь багшгүй болно шүү дээ. 1-3 гэсэн анги. Тэрийг 2-3 болгож аваад төгссөн. Та нарын анги гэсэн үг. Хөө эдний өмнөх 1-р үеийн 2-р ангийн би төгссөн шүү дээ. Хүүжийн энэ тэр анги. Батэрд нь хүүжи Бацын энэ тэр анги байхгүй юу? Тэгээд тэр чинь анхны эсэлтийн хүүхдүүдээ 2-р ангийн би төгсгөөд тэгээ 3-р ангид нь болонгууд би шинэ 1-р анги аваад Алтан гэрэл Эрдэнэ сан багш чинь 3-р ангид төгсөж ирсэн. Тэгээ бас дараагийн анги эднэрийн үеийн анги чинь 1-р ангид нь бол би хичээл орж исэн. Тэгээ бас нэг багш нь шилжээд бас 2-р ангийн би төгссөн. Нэг 2 химийн багш ганцхан таал байсан юм уу? Ганцхан би л байсан. Би чи химээ ордог биологи хүртэл орж ирсэн. Биологийн багш нь цагийн багш байж байгаа. Тэгээд нөгөө бүлгэн цөөхөн болохоор бидний цаг нь хүрэхгүй. Тэгээд би чи биологи энэ орж ирсэн. Яаж орж ирсэн? Бодвол нэг номын уншаад төрүүлж уншаад эдгээр дамжуулж ирсэн юм дээ. Төстэй болоод биологи энэ орж ирсэн шүү дээ. Биологи олимпиад хүүхд бэлдээд юу бэлж ирсэн мэдгүй. 22 жил хөдөө багшлж байгаа зэрэгмүүд хөдөөний хүүхд бас нэг өөр, хотын хүүхд нэг өөр нэртэй. Магадгүй шинэ монголын хүүхдийнхээ өөр чийж магадгүй. Тэгэхээр тань сонирхолтой. Тий, сонирхолтой байсан. Эхлээд байна юу хөдөөний хүүхдүүд чи аягүй дуулууртай шээ. Багш юу гэнэ за. Тэгээд эхлээд хөдөө хотын хүүхдүүд эхлээд ороод ирэхэд хүүхдүүд бол аягүй сайхан хүлээж авсан. Тэгээд би анх байна багш юу энэ сургуульд орж ирсэн нэг 1-р үеэрд юу эцгийн хурал болдог шээ. Тэгэхэд би аягүй айж ирсэн. Яасан гэсэн чинь хотын ээж аваад ямар байдаг юм болоо. Яаж эцгийн хурлаа хийнэ вэ гэл. Хүүхдүүдээс яагаад гүмэрт эцгийн ээж аваас нагаал. Тэгээд анхны гайгүй бэлдээл орсон их сайхан хүлээж авсан. Тэгээд тэрнээс хойш хүүхдээсээ чахаа байсан. Ээж аваасаа чахаа байсан. Ерөөсөө чадах юм байна. Би ерөөсөө чадах юм байна. Заагаад хэрэггүй юм байна. Тэр хоёр чахах чахгүй гэдэг. Тэгээд анхны эцгийн хурлын тэрнийх аймаг тийм төгшөрт орж исэн. Сүүний багш нөгөө галагчтай уулзахад бид нар багш нараас ингээл яг яаж анх шинэ Монголд орсон ямар шалгалт байсан ингээл тэгэнгүүт багш болгон яг нэг тийм шалгалт өгч ирсэн юм билээ тий одоо математик тоо бодуулж ирсэн шатар тоглосон японоор ярьсан тэгээд танаас ямар нэгэн тийм надаас шалгалт аваагүй шууд би яг одоо мэдээлэл зүгөөгөө би яагаад нөхөр нөгөө намайг энэ хоёр галаа багшийг шалгах гэсэн намайг яам шалгацсан чи өөр тавар нь яамны шалгалт байсан том шалгалтанд орсон тэгээд яг нэг хэдэн сар бас 84-д ажиллаж байхад маар төгшөвс намайг ийм багш байна гэд мэдсэн билээ. Тэгээ галаа багш надаас шалгалт аваагаа. Сүүлд бүр одоо 2-3-4 жилийн дараа харин Япон хэлний шалгалт аваад байсан шүү. Япон яаж сурч яах нүгэ дараа аваад байсан шүү. Гэхдээ одоо яг тэр үе чи 2-3 жил бас Япон хэл бий дааж бид нар чи үзчихэж ил. Тэгэл ажилласан дараа мэрэгчлэрээ тэгэл би чи 2-3 жил хойшилж үйж энэ төр явж исэн шүү. Юу байгаа те. Өнөрөө багш таны айл үе чи шав юм бэ? Өнөрөө багш чинь Сүхбаатарын шав байхгүй миний. Сүхбаатар аймагт бол тийш дээ. Сүхбаатар аймагт 7-р ангиас нь 10-ын төгсдөр нь яг миний бас л энэ хэчиг өөрчилж унтчихсан баг шав. Олимпиадын маань гарын шав байхгүй. Тэгээ 7-оос нь эхлээд 10-ын төгсдөр хийн заагаад химийн олимпиад оруулаад улсад ороод тэгэл хоёулаа олимпиадад ангиас ирдэг тийм. Өнөрөө багш энэ дээр тавьчихсан уу юу? Тэгсэн. Тэгээ яагаад тэгэхээр тэгээ Уранбаатар эргэж ирээд тэгээ Уранбаатар битэр ажиллаж байсан чинь Уранбаатар эргээд явуулсан баг. Тэгээд мандад оронтой гараад тэгээд өнөрөөгөө сурч гоод олсон. Тэгээ урд жил нь байна уу манай дээр нөгөө хотын олимпиадад манайх эхний 2003-аас 8 он ч манай хотын олимпиад ивент итгэж явуулдаг гэсэн шүү дээ тийм олимпиадыг. Тэгээ тэр үед нь нэг олимпиад орно гэдэг өнөрөө ирсэн. Би өнөрөө ер нь төгсчөөд аймагтаа очиагүй энд ажиллаж байгаа хэрэг нэг 2 жил олохгүй байсан байхгүй. Тэгсэн чинь нисгийн сургууль 5 дахь сургууль хоёрт нэг жил ажилласан билээ л дээ. Тэгээ 5 дахь сургуульд ажиллаж байхдаа манай олимпиад багшийн олимпиад орно гэж ирэхгүй. Тэгээ өнөрөө би олж авсан.
Тэгээ дараа жил нь оронтой нам хавар нь ирчгээд намар нь оронтой гарангуут нь өнөрөөрөө уцтаад манад оронтой гарлаа хүрээд ирээ. Тэгээд ирсэн. Тэгээ эргээд уулзсан байхгүй. Тухайн үед Facebook байсан биз дээ. Тэгээд уцаар дуудаа тэгээд манад оронтой гарсан гэдэг. Тэгээ ирсэн цолгоо үн ярих хэрэгтэйсэн юм шиг. Үнээр бас яг гоё ярьж яасан болох байсан байх тий. Харин тэгж болох байсан. Анаас хажууд нэг хотыг суулгаад тэгээд яхисэн. Ер нь бол тэргээр бид нар багхгүй шүү дээ. Энэ сургууль 3-4 мөнгө тэгж дамжиж ажиллаж байгаа. Тийм. Тэгээд өнөрөөгөө авчираад 2004 оны 10 сараас байна. Тэгээд тэрнээс хойш одоо тасралтгүй л ажиллаж байна да. Цуглал ажиллаж. Тэгээд багш шоугийн 2 гар нийлээл. Тэгээд өнөр шиг нөгөө багш нарын олимпиадыг бэлтгэх та бэлтгэх үү багш өөрөө бэлтгэх үү? Тэгээд эхлээд бол нийл бэлжижсэн. Одоо ч өнөрөө баг намайг бэлтгэж шүү. Өнөр агш нөгөө энэ олон улсын олимпиадыг эзэн болохтаа шинэ Монголоос байсан юм уу эсвэл тэр нөгөө амжилтууд байгаа. Яг хүүхэд байхдаа Сүхбаатарт байхдаа олимпиадаас медаль авч ирсэн. 8 дугаар ангиас эхлээд 8 10 дугаар ангид улсын олимпиад орж ирсэн. Тэгээд улсаас медаль авч ирсэн баггүй. Тэгээ энд ирсэн оюутан байхдаа ч бас оюутны олимпиадаас медаль авч ирсэн. Ерөн цаадах чинь хор мэдлэгтэй хүн шүү дээ. Тийм. Тэгээ энд ирснийхаа дараа тэгээд яг орчин нөхцөлж манай сургууль чи сайхан. Яг юм хийх боломжтой. Тэгээд өөрөө бас нөгөө алхаа ингээд ороод ирэхээр бас өсөж дэвжиж байгаа шүү дээ. Тэгээд энд ирээл бас өөрийгөө хөгжүүлээл. Тэгээд энд ирсэн хойно улсын аваргын медалуудыг бол энд ирсэн хойно 5 удаа төрүүлсэн шүү дээ. Харин тийм. Өнөрөө агш гэл зүгээр ерөөс авах хэрэгтэй юм шиг хүлээж авсан юм шиг. Тийм шүү дээ. Тэгэхээр авахгүй болгоос нь баргал яагаад авсангүй баргал тэгэх гээд байна шүү дээ. Нэг доорхгүй шиг ба. Тийм. Ер нь баргал мөнгө аваад ирвэл жоохон чамлангүй. Тэндээс нь за Бацаягчаас эхлээл ерөөдөө хиймээр явсан хүн манайх чи ер нь хиймээр нэлээсээ явсан. Тийм хиймээр манайхаас чи Бацаа хамгийн эхлээд тэгээ 84-т өөртөө 2001 онд ирээд Бацаа андархуу нэгд ирээд Бацаа чинь нэгд ирсэн байсан 2 дугаар. Тэгээ энэ хэдий чинь нийлж бас олимпиад бэлддэг гэсэн. Тэгээ 2 дугаар бас олимпиад орсон энэ чи дүүрэн мөргөөс медальтай шүү дээ. Медаль багш. Дүүрэн медаль нэг удаа авчихсан тийм. 33-аас хин 33-аас хин байна тийм. Би яагаад тэгж 33-ыг бас их онцолж яах вэ гэхээр анхны ирсэн жил чи энэ нөгөө энэ ангич ашигланд ороогүй ердөө энэ ахлахын хэдэн анги байсан чинь. Тэгээ нөгөө улсын олимпиад орохын тулд юу хэрэгтэй ш, лаборатори хэрэгтэй ш. Тэгээ хүүхдүүдэд онлоо болохоор эндээ бэлчгээд өдөөс хойш нь болонгод 33-аар авч явж эхний жил бэлжижсэн. Ягаад кабинетийг ашиглах гээд. Ягаад тэгээ тэнд миний нэг олимпиадад хамт орж исэн багш маань байсан байхгүй юу? Нэг үеийн багш. Одоо гавьяаталцсан бас. Дандар гэ та нар сонссон баг тий. Тэгээ дандар болонгод за чи юу би тэгээд юу олимпиад хүүхдээ бэлдэх гэсэн чи яг бодлого юм авал ангидаа хийчихэд байна. Туршилтаа хийж чадахгүй гэсэн чи манай төрөө дээр би өрөөгөө үгүй бэлтгэхийн чи бэлдэх шээ. Тэгээд эхний жил болохоор эндээс нөгөө 10 дахь ангийн хүүхдүүд улсад ордог болохоор хин Бацаа Золзоо гэд 2 охин. 33-аас болохоор 2 хүү. Одоо нэг нь бас хавдарт эмч байгаа. Амар бат нэг нь баян хэмлээтэй. Баян төгсгөлөө. Тийм 2 хүү. Тэгээ би чинь 4 хүүхдтэйгээ хим юуны 33-ын лабораторид 20 хэдэн хоног лаборатори хийж ийлээ шүү дээ. Дандар болонгод өөрийгөө нээж очиход алга болчихсон. Би бүх юмаа өглөө тавилаа. За чи бэлтгэх нь бэлдэн шүү. Тэгээ хэдэн хоног сууж тэнд бэлдээ. Тэгээ Бацаа авраг болоод 33-ын нэг хүүхэд мөнгөн медаль аваад тэгэл дөрвөлээ аваад. Энэ чи бас нөгөө доод ангийн болохоор ороогүй. Нөгөө тэр үе чи 8-10 хүүхдүүд олимпиад орсон. Нөгөө сургуулийн багш нараар яасан ном байсан байдаг шүү дээ. Тэрнээс би тэрийг уншижсэн. 33-т очиж 33-ын сурагч нартай хамтд нь ингээ бэлдэж. Бид нар амар сонирхолтой. Тэр бас нэг түүх болоод үзэж байгаа. Ийм байд юм шиг байлээ шүү дээ. Би тэрс нэг нэмэн гихаар мэдгээл дээ. Хиймэл чи би нэг мэддэг болчих юм шүү дээ. 33-ыг тэр байна. Тэр нь ороод ирсэн байна. Мөр нь олимпиад явдаг хүмүүс. Заачлаа. Хоёлаа олимпиад явж байгаагүй тийм. Зүгээр мэдтээ тэр ихтэй юудаа хамаагүй. Тийм. Тэр хүүхдүүд бас бодвол хиймээрээ л явж идэг. Бүгдээрээ хиймээр яасан. Бүгдээрээ эмч ангаахлаа. Ер нь бол ангаах юм уу эсвэл мөсийн хиймээ ангид орж байгаа юм чи. За эсвэл багшийн дээдийн хийм биологи ангид орно тий.
Тэгээ анхны жилд тэгж бэлдэж ирсэн. Тэгээ Батсын маань алтан медаль аваад Золзын шагналт байранд ороод. Тэгээ тэрнээс хойш 2005 онд Эрдэнэболор ус улсын арга болсон. Болоод байг жил аваагүй жил байсан юм уу? Ер нь цөөхөн дөө. Тэгэл тэрнээс 5 оноос хойш бол тэгэл өнөрөө чүрээд ирсэн. Тэгээд хоёулаа цог бэлдээл ээлжиж явах ангиудаа ороод тэгэл явсан да. Тэгээ хамгийн сүүлд отгон 2016 онд болохоор би нөгөө ануудаар бас усаас алт авсан. Тэр тав бидний ангийн баасан цэрэг. Манай бэлгээ маань манай бэлгээ дүүрэг нэрмжтээс өндөө олон медаль авсан. Тэгээ нөгөө олон хүүхдүүд өрсөлдгөр чинь 1-2 нь л усад орно шүү дээ. Тэгээ бус нь орч чадах бус нь тэгэл даалчтны зөндөө медаль авсан тийм. Эдний энэ хэдэд болохоор би бүр 7 дугаар ангиас нь орсон. Тэгээ миний 8-аас орсон. 7-д нь өнөрөө орсон. Тэгээ 8-аас нь орсон юм. Тэгээ энэ хэд болохоор миний хамгийн сүүлд юм одоо юу болохоор бүр ангаахаа чиглэлээр явах юм уу тий? Коллеж гэсэн тий? Коллеж химийн коллежээр яаж байгаа. Зөндөө төгсөгчнөр юунаас нь шавнараас нь тухайн үеийн яг одоо 16 үеийн гэдэг чинь бол тий 2 дугаар үед байсан адилхан багш хэр өөр байсан юм бол яг тий яг ингээд харьцуулж асуумаар байна л та. Танд одоо жишээлбэл яг ямар шүү сэтгэл тухайн үед ярьсан. Ер нь яг ингээд сурч авах хугацаанд чинь яг ямар багш байсан бэ? Одоо түн ямар хамаа шууд хэлтэй. Тэнд хувийн хэрэг аваад дуусах муугийн хэлбэл бүр сан гэж. Хэр чангалуулж ирсэн аа яриа тийм. Адилхан агшин яг чимээгүй багш байсан. Тийм чанга дотоо биш тэгэл нэг чангалаад идэггүй юм. Тэгээ дураараа яг олимпиадын хүүхдүүд тэгж чангалахгүй юу? Олимпиадын хүүхдүүд бол үдээс хойш суулдаг. Хичээлийн дараа. Тийм. 2-3 цаг суугаад явчихдаг гэсэн. Тэгээ нэг амар чангалахгүй дээ. Тэгтэл сайнсан шагнартай шүү дээ. Чангалахгүй мөртлөө гаргаад идэг аа. Багшир нь амар их зөвлөлтөөр л яг нөгөө хичээл авч байгаагүй, заалгаж байгаагүй. Тэгээ ерөнхийдөө ингээд анзаархад бол амар юм зөөлхөн. Тэгэл багш байнга энийгэл явж идэг тийм юм нөгөө нэг юм дурсамж байдаг тий. Тэгвэл бүр яг анхнаасаа л тийм байсан юм шүү дээ. Манай бэлгийг 20 жилийн дараа багш чамаа тэгээд бүгдээ чаддаг яваад ингээд амар ихтэй болсон. Яг чангалуулсан юм шиг байна. Юу ч ярихгүй гэдэг. Гохоо хийсэн баясан гэдэг. Үгүй гэдэг нь үргэлж юм жоохон соролттой байна. Айлын отгоо хөлтөд ер нь их байд. Эхлээд байгаа юм уу те үүж эхлээд байгаа юм те. Энэ тэгээ бас мөн ч өгшөрхөөрөө нөгөө ялангуяа ачцээтэй дээр болохоор хүүхдээ улам байна хүүхдээ их ойр болдог юм шүү. Энэ хэд бол арай жоохон хөндий харьцдаг байсан байж магадгүй. Бас анхны жилийн нөгөө хотод тий 2 жил сураад явчихж байгаа. Тэгээд нөгөө готод өнгөж ирсэн болохоор би өөрөө жоохон бие барьсан байж байгаа. Энэ хэдтэй ч ээж аваас нь баг илүү тий. Ээж авдаа яриаггүй маа ярина тийм ээ. Тэ. Ямар сандаа нөгөө энэ хэднийг цуслан явна гэж гүгээд ирсэн те. Айгүй би гаргаж өгнөгээ гүйж ирсэн чинь. Ээж аав нь тэнд зогсож ирсэн. Тэгээд сургуулиас гарч ирээд үүдээр гарч ирээд гүүхээр нь ээж аав нь хань явлаа гэд өмсүүлэх гэж гэсэн чи хажуугаар нь гараад багш руугаа очсон. Тэгээ над руу гүгээд ирсэн чи ямар сони юм бэ? Сайхал байна да гэж тэгжсэн шүү дээ нөгөө. Өөрснөөрөө ирээд баяртай гэдэг сүүлнэ гэж ээж аав бодсон гинэ. Тэгсэн чи хажуугаар нь гараад багш руугаа гүгээ явчихлаа гэж. Тэгээ энэ хэд чи бүр тийм нөгөө 7-аас нь 8-аас нь ингээд орохош их олон жил 8 9 10 11 12 жил байсан ахлахын 3 жил. Тий ахлахын 3 жил. Тэгээ багаас нь орчихоор бас тасчдаг юм шиг байна. Гэтэ өнөр агш багшийн шавхад их заах арай гурлаа их хөөрттэй. Бид нар ч нөө өнөр агш их удаа тайлбарладаг юм гэдэг. Тий удаа ярьдаг. Их удаа яриад 50 ярьдаг. Хаяа нөгөө нэг багш магш байхгүй нэг 2 сар марад адил агш нөхөнгөцтэй. Дэвтэр гүйцэж бичиж чадахгүй. Тий хурдан ярьдаг тий. Тэгээд тасцсан. Энэ хэд бол эхлээд гизүү байсан бил гэдэг. Би ортой бичдэг болох гайгүй. Чи юу яа чарж ирсэн юм шиг. Хурдан бичдэг, хурдан ойлгодог. Хоёр яг чигтэй энэ дээр багшааг ингээ зөндөө юм ярьсан байж шүү дээ. Гэхдээ яриаггүй те. Энэ чи юу мэдээгүй. За энийг 5 дугаар байсан байхгүй нэхэрний өөдгөл 18 дугаар үеэс дуусчих байгаа нь
Энэ зарим нөгөө дээр үеийн шавнар маань бас ар гэрийн ажил энэ төргээл хагад бүтэнсэн ч бас олдох ажил нь хэцүү шүү дээ. Тэр чинь одоо хаалгатай ч юм уу жижигтэй байл бас хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ хэдэг 18-ын бас сул байгаа. Ялангуяа тэр Монгол шиг үлээж байгаа хүмүүс сул байгаа. Тэднээс дуудаараа гэсэн чинь нэг дууцсан юм. Тэгээ нөгөө төгсөгчтэй уулзалт болсон шүү дээ. Тэгээ нөгөө нэгдүгээр үеийн хамгийн эхлээ 9 цаг 10 цагт тавиад 18 дугаар үеийг хамгийн сүүлд тавьсан чинь эхний нөгөө ангиуд нь айгүй цог хөвгт ирсэн. Тэгээ бидэд гөхрөлдөө багш нар. Өө энэ гөхшнүүдийг ард нь дууддаг гэж. Энэ хүүхдүүдийн өглөөрд босгоод ар гэрийн авгаа хүүхд гэж байхгүй юм. Шууд гүйж ирээд нөгөөдөл нь унтажуудад ажил төрлөө зохицуулчихад тэгээд сүүлд нь ирсэн бил зүгээр байсан байх гэж бидэд гөхрөлж ийсэн баг. Одоо яг хүүхдүүдтэй харах хүн олон яа гэдэг. Хүүхдүүд бол өөртөө өрөөдрөнд яг. Тийм тэгсэн тэр хэдгүр дараа нь ирчихэд манай нэгдүгээр үеийнхэн Маазраад гэдэг үгээ хэллээ шүү. Ингэж юу? Бид хэдэг хамгийн сүүлд дуудсан бол зүгээр шээ. Дараа нь багш нартайгаа ийшээ тийшээ яваад энтэд ор жоохон суугаад гэсэн. Тэр 18 дугаар юу хтэдэг дагуулаа ямар суултай биш үү? Та нар ч гэсэн яасан юм боддоггүй гэжсэн шүү. Багшийн баг хүн бас химээ явдаг тийм. Химийн коллежээр төгссөн Японд тийм. Хоёр том хүн болохоор би ч 3 хүүтэй. Тэгээд том хүү болохоор ГТМ-с төгсөөд. Тэгээд дараа нэг санхүүгийн сургууль төгсөөд тэгээд одоо хуваарь бизнес эрхэлдэг. Батар жогшиг чинь бол албаар баргийн сургууль багш болсон. Ягаад гэвэл тий манай гэр бүлийн хүн бас багш хүн байсан байхгүй. Тэгээд яах вэ? Ямар ч байсан нөгөө их сургуулийн газар зүйн анги гэхэр чи газар зүйн багш гэсэн дипломтой төгсөж байгаа. Тэгээ яг эрдэм шинжилгээний ажлыг л хүн хаанч хийж болно шүү. Багшлангаач хийж болно шүү. Тэгээ эрдэм шинжилгээний ажилтан болох юм уу, багш болох юм уу гэхээр тийм сонголт байсан байхгүй. Тэгэхээр за тэгээ хүрээлэн гэдэг яах юм. Багш л болсон дээрдээ багш чи сайхан мэрэгч штэ гэдэг. Тэгээд нөгөө энэ сургууль чинь газар зүйн багш байхгүй. Газар зүйн цаг цөөхөн учраас цагийн багш нэрдэг нэг жил нэг багш ирээл яваад өгдөг. Тэгээд тэрийг би бас мэдчихсэн учраас үгүй багш болгоё гэ. Тэгээд төгсөх жил нь энэ дадлага хийлгээд тэгээд шууд багшаар оролцсон. Та маш гоё багш нарыг гэж хэлсэн. Харин энэ давхар хүний нөөц ажил хийжсэн шүү. Тэгээд яг өөрийнхөө шавыг өөрийнхөө хөв багшлгаа дараа нь менежер болсныгаа дараа бол их олон гоё багш нар ажил авсан шүү. Даашват аюурч вантер гэл одоо ган зөрөг энтергээ олон байна. Эдгэр туул энтер намайг менежер байхдаа эднэр чи багш болсон шүү дээ. Тэгээд эхэлж ярилцаа гүнжээ гэдэг манай ахлахын менежер мэдэн шүү дээ. Би тэр эхлээд уулзаал тэгээд аммаар санагцсан үнэгээ багштай уулзуулаад энэ нэг тийм багш ирсэн. Одоо хүүхдүүд чинь багшаагаа ингээд аюу гоё тийм багшаахан дээр зааж байгаа нээр дуртай учраас тэр мэржлээ сонгох юмуд аюу их байгаад шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо яг ингээд бидний үед бол яг өндрөө багш Батар жогшин тэр яг орж исэн. Тэгээд хүүхдүүдээ өнрөө агшиг дагаад хийн гэдэг өөрөө явсан. Тэгээд Батар жогшиг дагаад газар зүйн өөрөө явсан гэж хэлдэг. Газар зүйн өрөхгүй мөртлөө газар зүйн конкурс тэгээд багшийнхаа нэр боддог байх. Нөгөө Яшин юм Монжоногийн дээш. Монжоногийн дээш хатад. Таг бахаа. За, комментод уншъя. За, чин зөрөг багштай айртай шүү гэж байна. За, чин зөрөг манай багш чинь хүүхэд шиг хөөрхөн шүү. Хэдгээр юм? 18. Зя. Тэгээд их сайхан анархуу амжилт гинэ. Анука Батбаяр гэж. Хоёрдугаар үе MC хаа. Тийм. MC хаа таны үе юм биш үү? Тэр шиг харагдаад байгаа юм. Арс версэд харагдаж. Хараад уулзалтай MC хаатай. Хин шал Тусгай та нар мэдхгүй л байгаас тусгай хоол идэх тий. Та нар химийн лаборатори чал өөрөө хийгээс болж Хот арайс мэдээж уучихсан шүү дээ. Хэдэн жилийн өмнө. Тавдорж багш түүхтэй сайхан багш шүү. Нэг сайхан багштай түшигтэй гэж. За бид ихтэй миний буруу биш багсаа иш үсгэн байхгүй юм. Тэгэхээр би түүхтэй болоо гэж бодсон. Нэг сайхан багштай эрүүлэн хийх хүсье гэж байна. За Өскө Чука анархуу хавдар дээр явж харсан царай яваад байсан юм байна. Цас чихэр манай ангийн багш хөөрхөн шүү гэж байна. Цагаана
ёстой ойлгомжтой заадаг байсан. Би чинь дунд сургуультай хийм 0 байлаа штэ. Тэгээд 9 дугаар ангид адилаа багшаараа заалгаад нэг үйлдэл сургуультай нэгт орж байлаа ёстой. Байлаа штэ ой гинэ. 0 байсан хүнийг бол нэг болтол нь яасан байна. Одоо тэр ранк явдсан юм нэрээ. Явдаг штэ. Явдаг ажилттай шүү. Маазраад Криста топ үг байна да гинэ. Би одоо ч хүмүүсийг маазраад агаар өгдөг гинэ. Тэрээс авсан байгаа. Надаас сурсан юм шүү дээ. Тий, угаасаа би өөрөө мэддэггүй байхгүй юу. Тэгсэн яг тэгж хэлдэг гэдгийг надад манай шаарнаар хэлсэн байхгүй юу. Одоо яг маазраас сууж байна. Одоо л маазрах хамгийн тохиромжтой үе. Ханука бат хоёр адилаа багштай минь төргийа хайртай шүү зөндөө санаж шүү гинэ. Өөрхий. Нөө алдаа. Японд байгаа тий. Одоо сурж байгаа шавны тий. Яа өнөөдөр Багш юу юм бэ? Нөгөө та бүр амар яриа юм биш тий. Тийм байна уу? Тийм байна тий. Би бүр би чинь албаны ярианд бол муу л да. Унаараа лекц унш энэтэр гэдэг чи нам нь штэ. Тэгээ шавнартайгаа ингэ суухаар болж хэлдэг юм да. Эсвэл яга маазралгүй юу? Гэхдээ яг та ингэ найзын дундаа сайхан ингэ ярьж байгаа нэг жоохон цаашаа явахаар нөгөө яж намайг цаашлуулаад жоохон дэми юм ярина штэ. Тэр үед нь цаасаа одоо битээ маазраатай болчих гэдэг. За дөрүүлээ тэгвэл яг тэр үг нь хилтэл маазрах шиг. Яг тэр нэг юм шугамын давтал нь маазарна. За багш гэхдээ яг ийм стилтэй яг ийм байсан те одоо би ч бид 2 7 тайд үүд юм эсвэл тэгээд яг нэрнлийг юм найруулж байгаа. Би ч яг юм байсан. Чи ч яг ийм л байна 10 жилийн дараа багшийн хувьд одоо яг нэг хийдэг ч гэх юм уу те өглөө алхам босч гүйдэг ч гэх юм уу тиймэрхүү өөрийн яг хувийн эрүүл мэндэд анхаардаг ч юм уу тиймэрхүү төрлийн юм байна. Ер нь бол яг хөдөө энэ төр байхдаа бол эрт тусдаг байсан. Тэгээд ялангуяа зуны амар дээр энэ төр бол ээж аав дээр очиж шүү хүүхдүүдэд дагуулаад. Тэгээд өөр нар гарахаас өмнө босон шүү дээ. Босоо тэгээ хоол цаагаа хотод болохоор би 100 л эрт тусдаг. Өвөлдөө бол нэг явдаг. 100 болохоор би зүгээр л цэцэрлэг төрөлн тойроод 1 2 3 тойрно. Энд сургуулийнхаа дотор байранд байхдаа бол энэ гүүр дагаад парк ингээд тойроод ирдэг. Зүгээр өглөөдөө эрт хөдөлгөөнтэй өглөөдөө эрт алхдаг. Тэгээд хэд танаар чи энэ хэдийн энэ 18 дор үеийнхнийг 7 8 9 байхад би эрүүл мэндийн хичээлд орж ирсэн. Бас. Тий. Тэгээ эрүүл мэндийн хичээлд орохын тулд чи өөрөө эрүүл байх хэрэгтэй шүү. Тэгээд эрүүл мэндийн судалгаа хийгээл эрүүл мэндийн клубт яваад тэгээд зөв хоолтын дэглэм мэглэмийн заалгаад энэ хэдэд киног авчиж үзүүлээл өөрөө өдөр болгон гимнастикийг хийлэгдэг. Өдрийн гимнастик тэрийг хийлэгдэг байсан. Тэгээд тэрнээс тэр үеэс хойш би бас зундаа бол тасралтгүй өглөөд алхдаг. Айж болохоор зөв хооллох гэж хичээлдэг. Хөшрөгөө гоо сайхны нууц нь болохоор их тайван стрессгүй байдаг нэг. За адилхан агшийн манай хувьд бол өглөө алга алхаж хөдөлгөөнтэй байдаг. Залуу байхдаа бол айгүй их юм нэгдэг байсан. Тэр үед үеийн оюутнууд чинь гэртээ зуны амралтаар очиж гэр орныхондоо туслаад тэгээд нэг ийм төмөр орны өмнө татдаг нэг та нар мэдэж гин үгүй. Цагаан орны өмнө ийм тор нэгдэг. Одоо тий тор одоо дээр үеийнхэд мэддэг. Дандаа ингээ 200 цагаан оргээ байдаг. Тэгэхээр орны өмнө ингээ сайхан ийм тор нэхэж ингэж гэрээ гойдог. Эсвэл ингээд нэг ханаа тойруулаад ийм гоё юу орны гөшгөний оронд юм сүлжиж тавьдаг. Тэгээд дээр үе чинь тийм хувцсанаар аягүй ховор. Тэгээд бидний үед нэг тийм нэхэмлийн утас их зардаг гэсэн. Тэгээд бэлэн хувцас олдохгүй болохоор би юб цанцаа хүртэл өөрөө нэхэж өмсдөг гэсэн. Тэгээд аймгийн одоо манай багш нар энэ надаар их цамц цамц нэхүүлдэг. Тийм их юм нэхэх дуртай байсан. Одоо тэгээд сүүл дэвэл нэхэх болсон. Юм ч элэг болж те. Би нэхээс хооронд дэлгүүртчихэд авчихсан те. Нэг үе юм ховор байхад бол тэгж хүүхдүүдээ тэр дэлгүүрээс хувцварг авдаг. Малгай одоо өмс цамц бүх юм нэхэж өмсөдөг байсан. Тийм надад ч нэгсэн юм өмсөдөг байсан шүү. Нэхэж өмсөдөг. Бас ингээд багш мэрэгжлийн их гоё зүйл нь ингээд хүүхдүүдтэйгээ хайрцтай. Одоо ингээд би жишээл багш нараа бүгдийг бодохоор яг л намайг анх ингээд сургуульд орж явахд ч юм уу те яг байсан чигээрэл байгаад байгаа байхгүй юу. Бид нар хэд хойш хэд тарих. Бид нар өөрсдөө болохоор ингээд те амар өөрсдөө танихгүй. Ингээ хүүхдийн дунд байх чи яг хүүхдтэйгээ адилхан хүн яг тийм харьцаатай. Тэгэхээр яг хүүхдүүд
энэ та нараас л бид нэр энерги авч ийн. Залуу та нарт тэгж харагдаад байгаа. Одоо бид биологийн хувьд хөгшөрч л байгаа. Бид хоёр ч гэсэн одоо ингээд хүүхдүүдтэйхэн орхон байхаа сургуулигаа хөгшрөлтийнхөө нөгөө яг удаан болох гэдэг шүү дээ. Цааваа. Багшийн хувьд одоо ингээд 19 жил Шинэ Монголда багшлаад ирэнгүүт одоо нэг сэтгхүүн хувьд ч тийм одоо энэ 2 дугаар үеийн симфонийн маань хувьд жишээлбэл айгүй амар дуулууртай байсан ч гэж боддог тийм 19 энергиг хараад. Тэгэхээр яг ерөнхийдөө бол ойролцоо л доо. Гэхдээ бас нийгмийнхаа хөгжлийг дагаад хүүхдүүдийн сурч байгаа мэдээлэл авч байгаа тийм байдал бол арай жоохон өөр л дөө. Тийм. Тэгээд нэг үе чи эдний үед бол өстэй дуулууртай л байсан байна. Эдний үе чинь дөнгөж зах зээл байсан чи яг багшийнхаа үгэнд аягүй сайн ордог л байсан. Одооны хүүхдүүд ч гэсэн ордог л доо. Тэгвэл бас илүү нээлттэй. Илүү чөлөөтэй өөрийгөө бодох санааг илэрхийлэх тал дээр илүү. Би ч анхаа энэ Шинэ Монголд ирэхэд компьютераар сууж үзээгүй л байсан. Одоо тэгсэн чи онлайн хичээл заах гал бас ямар өөрийнхөө хэмжээнд бас ингээл юм сурч илээ. Үе дагаад хүн чи хөгжиж илээ үстэй тий. Эдний үе чинь юу компьютер битгээл гар утсаар байхгүйсэн шүү дээ. Гар утастай хүмүүс цөөхөн. Хичээлдээ мухаалаг биш, довчтой гар утас. Яг интернет барьж ирсэн. Тэгээ яг тийм захин хичээл явах тийм юм бэл байгаагүй. Одоо нэрэн багшаа та одоо хичээл орж байгаа даа багшаа. Одоо энэ жилээс багш хичээл орохгүй байгаа. Багш одоо дэтгэвртэй гараад 10 жил болох гэж байна. Дэтгэвртэй гараад багш нь 10 жил ажиллаж байна шүү дээ. Тийм. Тэгээ энэ жил болохоор багш нь нөгөө 18 дугаар үеийг төгсгчээ. Тэгээ одоо орохоор чинь дороос нь ахаад байна. 6-аас ч юм уу хин чинь 6-аас ордог. Тийм би багшаа. 6-аас их орохоор чи ахаад багш нь 6 жил болохоор арай хэтэрх гэж юм шиг санагдаад. Хаста мундаг байна. Тэгж бодоод багш нь гिचэл заахаа болъё гэдэг. Тэгээ ер нь эмэгтэй хүний хувьд бол би бас хангалттай муу гэж бодсон. Одоо бол. Гэхдээ манай багш нар чинь нэг айгүй ачаалтай нэг тийм юу ачаал гэхээс илүү тэгээ нэг ажиллагаа ихтэй ажилтдаг. Тийм. Яг хүүхдүүд бол би чи одоо бол эмээл харагдаж шин. Тийм учраас одоо энэ сайхан сургууль би өөрийгөө голж байгаа байхгүй. Энэ хүүхдүүдэд гологдох байхгүй. Гэхдээ яг одоо та нарын хүүхдүүд ирээ сурна шүү дээ. Харин тийм. Гэхдээ манай 2 дугаар үеийн 3 дугаар үеийн шавнарын хүүхдүүд байгаа л да. Тэгтэл багш нь өөрийгөө бас орчин үеийнхэн багш нар орсон дээр юм. Багш ийм юм байт юм уу? Одоо математик гэдэг чинь ерөөсөө өөрсдөгдөхгүй шинжлэх ухаан байгаа даа шүү дээ. Заах зүйл. Шинжлэх ухааны ойлголтууд бол тийм ч гэсэн яг үндсэн ойлголтууд бол өөрчлөхгүй. Гэхдээ яг энэ шинжлэх ухааны хөгжлийг дагаад ойлголтууд бол шинжилж л байгаа. Тэгээд миний ард чинь насаас нь танкууд олон ба шүү. Өнөрөө байна, инкотон. Тэгэхээр чи би тэднэртэй харьцуулахаар өөрийгөө голж байгаа байхгүй юу? Тий. Гэхдээ би бол зүгээр одоо би чинь таныг тэтгэврт гараад 10 жил боллоо гэдэг чинь одоо биднийг бараг сурж байхад тэтгэврт гарцсан. 11 он гарсан шүү дээ. Тэгэхээр чи багш нь одоо эмэгтэй хүний хувьд тэтгэврт гараад 10 жил ажиллаа. Одоо бас арай хөнгөн ажил хийе гэж өөртөө тэгж бодсон байхгүй юу? Одоо багш нартай илүү заах гэж байна. Тийм, тэгээ багш нь одоо тэр үнэлгээний төвд ажиллаж байгаа л да. Тэгээд багш нарыгаа хичээл дээр суун. Нөгөө шалгалтын материалууд биш та нарын нөгөө явцын шалгалт, үйлдлийн шалгалтын материал боловсруулах тийм ажил дээр байна да. Яг хүүхдээ өмнө зогсгоо энэ жилээс болгож тий. Сургуультай байна гэхээр гой санагдав. Болоогүй. Ер нь бол боли гэтрэл байна л да. Тэгээ ямар сандаа галаа шиг за чи та хэдийн үе хүртэр байна гэх юм би. Яах вэ багш нь болохгүй цэвэрлэгч хийсэн юм уу? Тэгээ цэвэрлэгч хийгээч гэсэн байж ийл. Тэгэж ярьж исэн байхгүй. Гэтэ цэвэрлэгч хийх нь чааш юм. Тэгтээ яг гिचэл заахаа өөртөө жоохон юу ачаалаа жоохон багасгая гэж бодсон. Одоо нөгөө миний хүүгийн хүүхдүүд ингээл ачнэр зээнэр ороод ирэхээр бас эмээгийн ажил ард гоцроод байна. Тийм тэгээд одоо байна. Бэрийг гэрч суулгачаал өөрөө 10 одоо тэтгэвртэй гарчаад 10 жил ажиж ахаад 15 жил ажилланагаас суугч бас онцгой үстэй тий. Тэгэхээр бас залуу хүмүүсээ ажилуулмаар биш. Тий. Тэгж одоо хичээлээ заахаа болио доо гэсэн. Гэтэ одоо ингээд төгсөгч бидний зүгээс харах юм бол
яг ингээд багш нар минь ингээд сургууль дээр байхаар амар гоё байдаг. Тэг ингээд төгссөн ч гэсэн хэдэн жилийн дараа ингээд ирэхдээ багш нар минь амар гоё байж байдаг. Багш нар л байхгүй тэгэл Багш нар л байхгүй бол ер нь амар өөрөө танилцах болчихсон. Сургууль багш нар болоо хөрсөж яахгүй. Барилга угаасаа өөрчлөгдөж байгаа. Биднээс сургуулиас шал өөрчлөж байгаа. нэр ижилхэн байлаа гэд бас яг мэдрэмж амар өөр байгаад байт юм лээ. Тэгэхээр яг багш нарыгаа бол улам л ингээд гоё байгаасай тий. За ямар ч юмсан тэг ахаад нэг 5 жил байх байдгүй тий. Бүр өнөө хулгаар өвдөд сургууль руугаа ирэхэд төвхтэй болох таяг толохгүй бол тэгээд гүйжил байх байлгүй тий. Өглөөдөө гүйж хахаа гайг. Өглөөдөө гүйгээд байхад гайг байхаа тий. Багш хэдэн онд гавьяад багш болсон юм бэ? 11 онд болсон. За тэр үе Тэг би чи нэг 2006 оноос 10 оны хооронд нэг дунд сургууль байгуулагдаад тэгээ менежер хийж ирсэн. Тэр үедээ болохоор би 7 8 9 дугаар ангийн цөөхөн цагийн хичээл ороод тэгээд менежер хийж ирсэн. Тэгээ 11 онд гавьяач болоод 11 онд би бас эргээд багш болсон. Нэг тэтгэврээ гарангуудаа багшаа буцаагаад багшаа хийсэн. Тэгээд тэрнээс хойш одоо багшаа хийж байна да. Тэгээ одоо ч гэсэн яг хичээл заах орох үедээ орно. Нөгөө багш нар төлөвлөлт гаргаж жилээ гавьяа талсан юм байна тий. Тэгсэн. Тийм байна тий. Тийм. Яг улсынхаар л төлөвлөлт гардаг. Тийм. Тухайн үед танд ямар шаардлагатай байсан бэ? Тухайн үед би чинь яг нэх хийх юма хийчихэл байсан. Ерөн скватерт байх нь бас гавьяа өөрөө хэлэх юм л түрүү чи ярьсан амжилтууд энтэй гарсан байсан. Тэгээд скватерт байхын бас гавьяад тодорхойлуулж байсан багш. Тэгээд энэ сургуульд ирснээс хойш ч гэсэн бас тодорхойлт явсан гээл нэг үедээ тэгээд мартцсан ерөөсөө тэгсэл юм байлгүйгээл. Тэгсэн чи нэг өдөр харин юу нэг энэ 1-3 байна. 3 давхард сонгоо ороод зогсож исэн чи галаа биш. Наашир адлаа биш гараад ир гэ. Тэгээ би нэг жоохон бас самбар дээр юм бичээ зогсоод байгаа юм. Хурдлаа гараад ир. Тэгээ гараад ирсэн чи хөө шагналж авах гэж байна. Бушуухан гэртээ очиж хувцас солиод ир. Бүртийн гинт хэлтэй. Тэрэнд байна гинт хэлсэн ш надад. Урд өдөр нухан яасан юм бэ лээ. Дүүргээс надад уцтаж хэлэх байсан. Тэгээд тэр нь яагаад хэлээгүй юм холбоо ирж амжаагүй. Тэгээд намайг машинтаа дагуулаад би тэгээд яам дээр очиж шагнал авчихсан шүү дээ. Ажил дээрээсээ. Тэгээд та нар ч гэсэн байсан баг та тэр үед. Мэдээг нь яг төгссний төгссөн байсан. Төгссний дараагийн жил. Яг бид нар нөгөө фэйсбүүкээс мэдээлэл надаа ямар гоё ингээд явуулсан хата. Дараагийн юу гэж байд юм ааш гавьяа тагшин дараа юу ардын багш. За ардын багш л байгаа тий. Ардын багш заах багш. Ардын багш одоо мэдэхгүй. Болж чадахгүй л гэдэг. Ардын багш болоход бас их хөдөлмөр хэрэгтэй л дээ. Тэгээ гавьяат гэдэг чинь бас өөрөө аюу өндөр үү. Тэгээд сургуулийн нэг багш сургуулиуд чинь гавьяат багшийнхаа нэрээр бас аюур явдаг шүү дээ. Хэдэн гавьяат багштай. Тэгээ ер нь яг манай бол үндсэн гав багш эхлээд 2007 онд гавьяат болоод дараа нь би болоод тэгээ миний дараа болохоор нөгөө өдөр төсвөлийн гишүүн цаохуу багш гавьяат болсон, содо багш гавьяат болсон. Дээд сургуулийн бас адистрын багш гавьяат болсон. Бас 5-6 гавьяат байгаа. Гэхдээ энэ 10 сургуулийн хон 20 жилээр бас нэлээд олон гавьяаттай. Одоо бас 20 жилээс өмнө бас ахаад гавьяатууд гарах байх гэж бодож байгаа. Гавьяат болохоор хүмүүс зөндөө байгаа. За, үеийнхнийх нь паян гэж сонсмарах юм. Паян байна уу? Паян зөндөө. За ярьж болж байна. Баадраад байгаараа хитлээ хэлээ ярьж шүү. Хаянга ярив. Тэр маасрад маасрад гэж хэлдгийгээ би ерөөс мэдгүй байсан. Тэгсэн чи бас нэг ингээд та нартай ингээд хөөрөлдөж сууж байгаа. За багш нөгөө үгээ хэллээ гэлгүй. Хүстэй байхад юу гисэн ингээд гэсэн чи яагаад та нөгөө маасрад бай гэдгээ хэллээ шүү дээ гэж. Их маасрад байсан баханд багшиг явууллаа. Та биднээс үед чинь нэг курс чинь 2 л анги байсан шүү дээ. 3 анги байсан. 3 анги байсан тий. 2-1 Тэр би нэг юм мэддэг байсан. Тий. Та ч одоо бол хэдэн хүүхэд вэ? 4 биш. Бид хэдэг байх бол 4 байдаг гэсэн. Тий 4. Ер нь бол 4. Манай үед чинь бас ангийнхаа хүүхдүүд нь амар цөөхөн байсан тий. Тий. Тэр юм мэддэг тэгэл сахилга гутдаг байсан. Зодоо ийцэн үү? Зодоо хийн. Жилсэн дээдлээ нэгдүгээр үеийнхэнтэй энэ сонх мохорч орох чинь өдрийг. Зүгөө яадаг тий. Зүгөө яадаг. Зүгөө яадаг. Нойлын яваад Нойлын сонхор тайлсан. 8 үртлээ үргэлжилсэн. 8 үртлээ. Тэрнээс хашаа чи барыг 2-оос эхэлсэн баг шүү. 2-1 2-2 2-3 гэл ердөө энэ 3 ангид. Уртлын энэ 3 ангид. 2 дугаар ангид. 3 гэсэн тий.
2-1 2-2. Яг энэ орчил. Нийгэм байг гэж сайлж ирсэн шүү дээ. Тийм манайх чинь би чинь нийгэм ангид орсон маа. Байгальд байж байгаа юу нэгдүгээр ангида зүгээр байж байгаа нийгэм рүү орсон шүү дээ. Хоёртой нийгэм рүү орсон. За тэр хоёр паян багшийн паян. Багш ерөөсө паянгүй шүү дээ. Амар цэвэрхэн тийм. Бид нэр өнөөдрийг хүртэл 7 багш ганц паянгүй байна гэдэг байгаагүй те. Тэгэхгүй л энэ гэж. Ямар нэгэн байдлаар л паянтай байдаг. Тийм. Бодоогүй багш мөч. Эдний үед баян гаргаж байгаагүй юм байлгүй дээ. За тэгвэл 18-аас асуу. 18 багш нь баян гаргаж ирсэн юм. Харин яа гинэ. Хэрэг багшийнхаа уурыг хүргэж ий та нараа. Хаяа нэг бас яг олимпиад бэлдээ сууж яг ингээл адилхан багшаас бодлого асууж эхэлдэг байхгүй. Тэгэхээр багш энийг яаж бодох вэ гээл. Тэгэл ингээл адилхан багш бодлого бодож байгаа л тэгэл ингээл бодлогынхаа юмыг тайлбарлаад тэгэл цаашаа яг ингээл далигаал явчихна. Тэгэл бүр амар далигаал ярьжсэн адилхан багш. За өстой болохоо та нэг битгий маа. Бодлого бод. Гол юм руу орж. Та нар залилах гэдэг учраас тэр маазраад байгаа гэдэг үг чангаар гарсан юм байна тий. Юу багшаа одоо ингээд Батар жагштай ингээд хамт ажиллахад ер нь ямар байдаг юм бол одоо ээж хүү хоёр нэг газар яг багш гэдэг адилхан статус мэдээж нөгөө нэг дээш ташаа байгаа. Гэтэ яг ингээд хамт ажилладаг тэр нэг ямар нэгэн тийм юу байдаг. Одоо Батар жагштай нэг ээж ингэж юун дээрээ дууддаг ажил дээр. Эсвэл багшаа гэхгүй. Ээжээс гэдэггүй багшаа ч гэдэг. Ажиллаа гэжтэй. Багшаач гэхгүй. Ягаад гэвэл Батар чинь нөгөө нийгмийн ухааны багш. Би байгалийн ухааны болохоор бид тэрийн хоорондоо ингэж хамтарч ажиллах тийм юу н баг. Хэмжээ нь баг. Тэгэхээр би ерөөсөө ухаан менежер байхдаа ч гэсэн бодвол тэгэл хүүмэн гэж тусад нь харж байгаагүй л гэдэг. Багшийн өнцгөөс л харна шүү дээ. Тэ. Яа. Та хичээлд сууж ирсэн үү багшиг яг ингээл яаж ганц хоёр сууж ирсэн тий. Сууж ирсэн. Гүйгүй. Тэгж нэг актер яс хавтцгаа юм болж байгаагүй. Гэтэ яг би бас мэрэгжлээ дагаад ерөнхийдөө байгалийн ухааны багш нарыг хичээл голдуулсан л да. Гүнжээ багш чинь бол нийгмийн ухааны багш нарыг хичээл голдуулсан. Яг зөвлөгөө өгөх үүднээс тий. Яг ажил төрийн шалгах ч юм уу, журнал хөвөр хөтөлтийн үүсгэхийн төр үед бол багш нарт ямар шаардлага тавьдаг тэргээрээ л үзнэ. Тий. Одоо менежер болсноос хойш би тэр ажиллах л багш. Тэрний зэндээ миний зэндээ хоёр адилхан. Тийм учраас тэр яг л бусад багш нартай яаж харьцдаг тэргээрээ л харьцсан. Хаяа нэг одоо амин хувийн юм ярих бол холоос ингэн өөрийг харж ингэн гараад ингээд миний хөө тэгэр ингээд ээж нь тэглээ шүү. Тийм гэр бүлийн тийм яриа бол ажил тарах үеэр энэ тийм болсон тийм. Тэрнээс биш бусад үед тэр багш би багш адилхан ажиллаа хийгээд адилхан. Багш 10 жилийн агаар Япон явж ирсэн гэсэн чинь тийм. Багш нь хэдэн удаа Япон явсан бэ? Би багш нь 3 удаа Япон явсан. Эхний удаа явахад нь би 2007 онд нэг мэрэгжил дэвшлүүлэхээр 3 сарын хугацаатай явсан. Тэгээ 3 сарын хугацаатай явахдаа би чинь нөгөө багш нарыг айгүй их тийм хооронд нь өрсөлдөж уралдуулаад тэгээ шалгалт аваад ярилцлага энэ төр хийгээ тэгээ явуулдаг гэсэн. Тэгээ би чинь 7 дахь багш нь болж явсан. Хамгийн эхний жил алтан гэрэл багш чинь зүгээр хэдэн хүүхд аваа явсан. Тэрэнд бол илтгэл тавьдаггүй байсан. Тэгээ дараа жил нь Аянаа яваад, тэрний дараа Уранбаатар яваад, Март багш нь яваад. Ер нь мэрэгжил болгоноос нэг хүнийг ээлжлээ явуулдаг. Энийг ийм бичсэн байх багш. Япон ажилдаа эзэн байж чаддаг хариуцлагатай маш хөдөлмөрч багштай. Эмэгтэй хүнийхээ хувьд хүртэл их үлгэр дуурайл авдаг сайхан хүндээ. Япон хэл энтрийг мундаг сурсан. Япон явах гэж 3 жил хор шар малцныг яриулаарай гэсэн байна. Тэгэхээр одоо багш ярихтаа байна. Тэгээд дараа нь олонгод түмэн дэлгэр багш ярьсан. Ер нь мэрэгжил болгоноос ингэ явдаг гэсэн. Тэгээд миний өмнө нөгөө Уранбаатар явчихаар чи миний химийн багш явах ээж хойшлоо шүү дээ. Хойшлоо шүү дээ. Тэгээд тэрний дараа баав багш явсан. Нөгөө одоо мэрэгжил болгоноос нүн яваа. Тэгээд дараагийн Япон явахт нь би 2007 онд явсан. 2-3 жил хойшилж явсан юм байна л да. Тэгээд эхлээд бид нар чи галаа багш өөрөө Япон заадаг гэсэн байхгүй. Тэгээ бид чи нэг өдөр оруулаад 25 усыг бүгдийг зарч. Тэгэл нэг ном бариулаад маргааш нь орохдоо нөгөө юугаа уншуулаад үсгийн бичүүлээл. Тэгэл тухайн үедээ яаж бичижсэн нэг хэд удаа галаа багш бичээс суусан. Тэгээ сүүлдээ би нөгөө Мина Нахангагсо гэдэг ном байдаг шүү. Тэрний бүх хичээлийн үгийн чэйжсэн. Ханцвал нэг чэйжлээ. Үгийн чэйжлээ тэгээд
ярианы хэлтэй болъё гээл. Тэгээд яг мэрэгжлийн номыг л хүн чи хараад галаа өвшөнтэй 1-2 удаа намайг явахын өмнө шалгаж ил байсан л да. Тэгээд яасан гэх нөгөө тэр Японы номууд чинь яг ингээд ханзан орцсон үг нь байна. Тэгэл ер нь бодлогын харангуутал энэ уусмлын бодлого. За энэ бол холимгийн бодлого юм байна гэх. Бараг нөгөө өгдлийн харангуутал бараг өөр ойлгоод тэгээд шууд монголоор нь тэрийг хэлчихээр уншиж байна гэдэг шиг шүү дээ. Бүр чадмааргүй хүнд юм байвал нөгөө хариутайгаа байдаг шүү дээ. Бодолтойгоо. Тэрийг хараад бодлогын харангуутал энэ яг монголоор ингэсэн бодлого байна гэдгийг чинь хараад мэдчихэж байгаа юм чинь. Ер нь бас нэг манай мэрэгжлийн даваа тал нь химийн томьёо хэлээ харангуутаа шууд монголоор ойлгоод яа. Тэгээ ханцаг нэг сайн сураагүй багш. Ярианы хэд тухайн үед бол гайгүй чийжилж исэн. Хэд өвхтэй байсан. Тэгээ Японд очиод 7 хоноод байж исэн чи галаа багш араас ирээд тэгээд манай нэг өдөрдөгч багштай битэр ингээ зэрэгцээ сууж исэн чи Маракуме багштай уцаар өөрөө ярьсан юм байна л да. Тэгсэн чи адлын багшийн сууж маа адлын багш яар гээд надад өгсөн. Би баах үг чийжсэн нэг холгож мэдэхгүй. Тэгсэн чи Маракуме багштай тантай ярий гэж ингэ надад уцаа өгсөн. Би чи пал гэж явчихж байгаа. Тэгсэн чи Маракуме багш чи өөрөө нэг бид нар зориулаад айгүй удаан нөгөө яаж ярихаа мэдж байгаа чи сайн байна уу сайн явж ирсэн гэхээр би бас өөрийнхөө гайгүй хэдүү хариулсан чи та ер нь маяглаад байсан биз дээ. Та ярих юм биш дээ. Одоо өөрөө ярина шүү гэдэг. Тэгэхээр би тэгээд дугаал байжсэн чи манай багшид одоо энэ ярьж чадах юм байна. Манай багшид өдөрт 20 ханц чэйжлүүл багшаа гэж. Манай багш нөгөө Японд багш юм 20 ханц чэйжлүүл. Тэгээ энэ гоксо центэд очиж 2 өдөр энэ японочтой яриулж хичээл явуулаарай. Өдөрт 20 ханц чэйжлүүлээ явуулаарай хэдтэй гэдэг чинь баг би ч одоо тэр дөгчээсэн шүү дээ. Тэгээд 52 3-тай байсан шүү дээ. Тэгээд болоогүй. Тэгээд дараа тэр өдөр бичээд маргааш нь тэрэнд байна нөгөө бид нар ч оюутнууд дээр очдөг. Содо балуу 2 дээр би цуг байсан. Тэгээд галаа ууш очиод нэг хэд хоноод өөр усад хотуудаар ажиллаар явсан л да. Тэгээд тэр 2 өглөө хичээлдээ явсан чи өглөө босонгуудаа маа адлаа багш энийг аваад намайг олоод өчөөрэй газрын зураг өгөөд. Содо чи багшийг даахгүй шүү. Энэ багш одоо энийг өөрөө олж ирсэн. Тэгээд газрын зураг өгөөд фокус төвдөр та 18:03 цагт очин шүү. Би санаасаа ирэн та очин шүү. Би пал гээд өнөөх нь авч байгаа. Тэгээд байжсэн чи содо чи даахгүй шүү багш. Өөрийн ганцаар ингэ яа. Тэгээд байна яасан чи урд нь тэр газраар нь содо битэр өмнө явсан юм билээ. Яагаа вэ багш? Галаа багш гарангууд таны нөгөө өчигдөр та битэрий очисон газар шүү дээ. Та эндээс гараад тийшээ яваад ингээ замаа ирэх гэж чинь яг тэр хаяг нь харагдаж шүү. Би газрын зураг барьсан өнөөхөө бариад өөрөөс өмнө очиж зогссон. Өөрөө олоод ирсэн хүн шиг. Тэгэж энэ тэр яаж явсан шүү. Тэгж шаардаж явж ирсэн. Нэрээр алаа шиг амар чаленжэд гарч ирэх юм. Тий. Тэгэж анха Япон хүнтэй анха үг сольж энэ тэр хэлсэн шүү дээ. Тэгээ тэрнээс хойш бас тэгэл нүүр харчихж байгаа юм чи өө босох юм байна гээл. Бас арай жоохон зориг орж байгаа. Тэгээд хэн балуу содо хоёр чи 8 сарын эхээр амралт нь болоо хүрээд ирсэн. Би 9 сарын хүртэл ганцаар байсан шүү дээ Японд. Гэрт нь үлдээд тэгээд би чи 2 сар гарan 3 сар шиг болсон. 6 сарын 8-нд яваад 9 сарын 3-нд ирчихсэн. Тэгээд би сар гарan содго болоо хоёр явчихад би ганцаараа үлдээд. 3 жил хор малцсан гэдэг нь юу юм бэ? 3 жил хор шар малтсан гэдэг юм. Хор шар малтсан гэдэг нь явахад та хичээсэн гэсэн үг байхгүй юу? Нөгөө мэрж ухаан ингээд одоо хэн сайн ажилласны явуулсан шүүгээл голоо өгч чинь өрсөлдүүлэл орчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи нөгөө багш нар чинь бүгд мэрж бол 3 жил мэрж. Тэгэхээр чи би ухаан ямар хэсээр бол 3 жилийн дараа л явсан байна. Одоо л химийн ханз манзыг бол багш хашраанаас тээ. Гөө яг ойр зур одоо тэгээ хэрэглэхгүй болохоор хүн чинь мартчихдаг юм байна. Би тэгээ сүүлийн хэдэн энэ хэдтэй бол Японы мэрэгжлийн Японы хэлийг ороогүй. Үндсэн хичээлээ ороод мэрэгжлийн Японы хэлийг энкотерэд орсон. Өмнөх жилээ энкотер чиж байгаа чи би тэгээ энкотийн дэргэд би ч өөрийгөө голно үсттэй. Тэгэл одоо яа багшгаа бажиг гээл. Тэгээд Японоор хичээл бол багшин сүүлийн хэдэн жил ороогүй. За цаана их 5 дугаар үеийн 2-3. За паяста талгаанд орж ирэхгүй байна гэдэг. Байгуулж юмсан. Та нар зэрэг ажилласан байж байхгүй дээ. Адилхан хүмүүсд паяа ажилласан. Цагаанаач одоо жинхэнэ паяа яриул ярих ш. Харин тий. Тэгэхээр та команд хийсэн байна. Өгөөгөө. Өнөрөө очсон шүү дээ. Та нарыгаа сонсоод хамттай байна.
өргөлж үлгөр дуурайл болдог хайртай багш минь юм шүү дээ. Багштайгаа шавтайгаа хамтдаа ажиллаж байгаа азтай хүү юм аа би. Багштай аз жаргал сайн сайхан бүхний өсгөө өрөөё. Багш сурагчгүй илгэний нухаш талхаа хувааж идээд олимпиадаа бэлдээд шавнараа дагуулад явж байж заавал багшаагаа дагуулад явдаг гэх мэт олон сайхан дурсамж байна. Одоо ч багшийнхаа өөрт унтаад явдаг байвал яахав гинэ пөө. Тийм шүү дээ. Бид чи энэ одоо унтдаг шүү дээ. Одоо энэ ийм анги байх чинь би тэгээд энэ нэг болонд ширэн дээр нөгөө нэг ингээд дардаг юу байдаг халуунсоо байдаг шүү дээ халуунаа барьдаг. Энэ энтер ч гэсэн хаяа орж ижил байсан ба. Тэрэндээ цайгаа чинь нөгөө сүү юугаа авчихна. Тэгээд боорцлагчтай цайгаа чанаад боорцгоо идэ тэгэл олимпиадаа бэлдэн шүү дээ. Өнөөрөө битэрвэл бүр нөгөө жоохон 7 дугаар ангиас нь би хичээл орж ирсэн. Ийш тийш нэг олимпиад явахаар багшигаа цуг явна. Тэгээ би ч өөрөө охингүй болохоор яг өнөөрөө чи яг өөрийнхөө охин шиг айгуу да юм болгонд буцаа авсан ч одоо дэлгүүр орсон ч өнөөрөө явна гэж явна. Тэгээ одоо ингээд багш нарын зугаалга болгоод явхад хоёулаа орно. Хоёулаа нэг өрөөнд хамт он нэг ор авна. Тэгээ өөртөө ороод унтна. Гэх жишээ нэ тий. Тэгээ ер нь бол яг энэ нэг хэсэг бол ээж өгш нэртэй байсан шүү дээ. Ягаад гэвэл нөгөө одоо хүүжин мөжийн энэ сайн мэдчих одоо хүүжээ бэтэй байгалаа энэ ялангуяа дээр үеийн хүүхдүүд бас арай жоохон гөгшрөөд өөрөө ацетэ болоод ирэхээр эднэрс жоохон хөндөрч байгаа. Тэрнээс шил нөгөө охингүй 3 хүүнүүд ингээд аваагүй байх үе чинь нөгөө шавнараад өөрөө хөвч. Тэгэл идэх юм хавааж идэл хоолундаа идэл тэгэл явдаг байхгүй. Эдэртөө лагш адлаа агшаага дунд сургуулийн менежер болоход багш болж ирж байлаа. Сайхан сэтгэлтэй хөдөлмөрч дэгжин багш шүү дээ. Хүнд итгэл үзүүлж урамшуулдаг нь хамгийн сайхан. Багшийнхаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт олж байгаа л хүсэн өрөөё гэж. За мөх гэрэлд орж бал багштай яг олимпиаданд нь бэлдээ сууж байхад яг нойр хүрээ залхуу хүрээд ирэнгүүт багш заримганд яваад ирэх үү гэх хөөрхөн шүү. Сүүлийн үед яадаг лээ зарим өгдгөө жихэр өгдөг юу өгдөг. Жихэр өгдөг. Тэгээ нэг жоохон яагаад ирэнгүүт нь жоохон ингээд нэг сарсуураад нормаагаад ирэнгүүт нь нэг жихэр гаргаад өгдөг юм тий. Багшаа нэг ийм асуулт байна. Би нэг багшаалнаас асуудаг юм. Та өөрөө ингээд сурагч байсан бол хэн багшийн ангид орох байсан бэ? Би юу? Одоо хэний ангид орох юм бол? Одоо энэ сургуулийнхаа багш энэ сургуулийн багш нараас гэсэн. За би аяач юу ангид л орох байх гэж байна. Яагаад гэхээр айгуу тийм зарчим шаардлагатай. Тэгээ би өөрөө сулхан байж магадгүй. Гэхдээ би тийм зарчим шудар хүн дуртай байна. Аяач юу юм одоо хэний дашууд хоёрын ангид л орох байсан. Дашууд багшаас тийм үү те? Дашууд бас тийм надад л айгуу тийм шавнартайгаа ажиллаж байгаа ажиллагаа нь таалагддаг гэх юм уу. Би тэд бас сүүлийн 18 дугаар үе чинь 8 дугаар ангиас нэхлээ нэг баг болж явчихсан. Багаар ажилладаг болохоор тэгэхээр зөвхөн ангийн багш гэхгүй багаар ажиллахаар чинь би чи сүүлийн хамгийн сүүлийнхаа жилүүдийг л бас их сайн багш нартай нэг баг болж ажиллаж байсан. Тийм зарчим шаардлагатай тийм багш. За зочдоос асуулт байна. Багшийнхаа яг ингээд ямар зан чанараар хамгийн их бахархдаг вэ? Яг нэг ярил л да. Танаас эхлээд. Бахархдаг зан чанар нь дараахан. Тэгээд дараахан шилэн дээ шүү дээ. Энэ зүгээр яхад болсон юм шүү дээ. Гэхдээ ер нь яг зааж явахдаа энэ хэлэдтэй байх. Ажиллал хийдэг дараахан. Одоо та яг гоо салбарт нь ажиллаж байгаа хувьд ерөөдөө танай үеэс чилэл хиймээр явсан ч юм уу те дээд үеэс ч хүмүүс бас байх уу те хамт ажиллаж байгаа. Баг шүү дээ зөндөө бацаа байна те. Тийм. Бацаа зөө байна тэгээ хэн байна. Бас их нэлээд тийм манай үеэс цалмын тэр мэрэгэл шон амин явах нь орж ирэх юм шүү дээ. Тийм. Ер нь тэгэл хийм үзэл хиймч болоход хамгийн өөр байсан юм шүү дээ. Тийм мэрэгчлээ сонгох гэсэн үг шүү дээ. За шинэ дараагийн зан чанар иржээ. Хэлгийг би яг ер нь олимпиадад дандаа ордроо таслуулдаг хацгүй байсан юм аа. 8 9 удаа энэ таслуулж ирсэн. Тэгээд яг тэр болгонд бүр ингээ адилаагч наагаар амар дэмждэг. Тэгээд нэг удаа яг адилаагч нэрмжтэй олимпиадад манайхан бараг бөөнөрөө ихэнх нь шагнал бай медаль аваад би ганцаараа ордроо таслуулаа үлдчихсэн. Тэгсэн чинь адилаагч надад яг ингээ шагнал байр нөгөө адилаагчийн нөгөө ном байсан байхгүй олимпиадын тэрийг өгөөд тэгээд
багш нэг ингээд амар ингээд орон зэрэг. Тийм орон зэрэг Чи гэхдээ хамгийн чухал үедээ бол ордоороо таслуулаагүй тэнцсэн л байгаа юм шүү дээ тий. Тийм шүү дээ. Одоо бол тий. Одоо бол тэнцсэн. Тэгээд яа ингээд хичээлээж хаяа ингээд олимпиадын бэлтгэл ялангуяа амар гоё. Ингээд хэдийгээр яг ингээд багш гэдэг ч гэсэн ингээд багш гэдэг ч гэсэн ингээд сургууль дээр ингээд хамт хахад яа ингээд манай гэр бүл юм шиг байдаг. Аав ч гэсэн ингээд адилаагч бүр амар хаамсаатай адилаа. Танай адилаагч гэлтэйгээд тэгэл адилаагч яг ингээд амар халуун дотн гоё нэрхтэй багш. Багш нар яг ээж шиг л юм. Яг ээж шиг бас найз шиг байж чаддаг тий. Одоо ярианаа сонсож мазарчдаг гэж. Мадрахгүй үедээ тасчихдаг. За. Бидний лайв маань яг бүр яг нэг цаг өнгөрцөн явж. Яг ярихаараа айгүй хурдан цаг өнгөрсөн. Айгүй гоё ярьчлаа. Тэгээ бас тэгээ нэг цаг болцсон. Тэгээ маш гоё бас ярианаа дөрөлдөө. Тэгээд ерөнхийдөө лайва бас хэлээ өндөрлөх юугаа орё гэж бодож байна. Тэ цагаар явцсан учраас тэгээд сүүлийн асуулт багшаа. За. Энэ лайвын тэ таны хувьд шинэ Монголд одоо ингээд багш болсноороо хамгийн их ингээд бахархаж байсан мөч хизээ яг ямар үйл явдал дээр гарч исэн бэ? Ер нь бол одоо шинэ Монгол бол миний амьдралтай салшгүй холбоотой. Би сургуулаараа үргэлж бахархдаг. Би хэрвээ шинэ Монголд ороогүй байсан бол одоо миний хүүхдүүд ингэж явахгүй. Өөрөөр хэлбэл би 10 жилд скватерх 10 жилд байсан бол сайл багшгээл явна. Гэтэ би хязгаарч Японд сурахгүй. Японд ингэж 2 3 удаа явахгүй. Миний хүүхдүүд мэдээж Баттарж өгчин ч гэсэн аягүй л дон сургуулийн багш болохгүй л байсан. Тэгэхээр энэ сургуулийн ач харгаагаар бид хэд гэр бүлэрээ их аз жаргал үдэл чигнээ явж байгаа. Тэгэхээр би бол баг одоо ажилласан цагаас эхлээд сургуулаараа бахархаж явж байгаа. Бидний бүх амьдрал ялангуяа хувийн амьдрал бол энэ сургуультай салшгүй холбоотой. Хөдөөнөөс орж ирэл одоо байр сууриа олоогүй тийм хүмүүс чинь яг энэ сургуулийнхаа ач үеийнээр хүүхдүүдээ ч боловсралтай болгоод өөрсдөө ч орон гэртэй болоод бүхэл юм тэгээ шавнараа авчирч хүрээлүүлэл танараа хүрээлүүлээд ингээд та нарын хэлдгээр залуу байгаад байна гэдэг чинь энэ сургуулийн ач харгаа яа. Тэгэхээр бол бүх юмар нь бахархдаг. Багшийн маань нэрэмжит олимпиад миний олимпиад болохоор манай галаа багш сургуулаасаа гавьяат багш болох юм бол тэр гавьяат болсон багшийнхаа нэрэмжит олимпиадад явуулна гэд багш нарын нэг хурал дээр амлаж ирсэн. Тэгээ эхлээд 2007 онд бавагш маань гавьяат болоод 2009 оноос бавагшийн нэрэмжит олимпиад явуулсан. Би 11 онд гавьяат болоод 12 оноос хойш гавьяат багш нэрэмжит химийн шигсээ сурилга олимпиад явж байгаа. Тэгээ энэ жил 9 дэх жил нь байх байсан. Тэгээ коронавигоос болоод нэг зогсчиход байна. Тэгээд их өрсөлдөөнтэй байд юм байна шүү дээ. Манай мундаг өрсөлдөөнтэй ягаад тэгэхээр ерөөсөө энэ олимпиадын юу бол их нэр хүнд их өсөж байгаа манай хоёр олимпиад. Тэгээд эхлээд бол нэг 300 гаруй хүүхэд ч юм уу ирдэг байсан. Одоо тэгээ хот хөдөөний олон сургуулийн 500-600 гаруй хүүхэд ирж өрсөлдөг их том олимпиад болсон. Бид нар орцсон хүмүүстэй сонсоод байдаг. Одоо химийн хүүхдэд чи адилхан. Тэгээ одоо энэ нэг хэсэг бол яг хотод орж ирэхээс өмнө Сүхбаатарын адилвш нэртэйс одоо бол Шинэ Монголын адилвш нэртэй л байгаа. Тэгээ шигшээ сурлага гэдгээр нь хот хөдөө манай сургуулийг мэддэг, таньдаг болсон. Тэгээ энэ сургуулийн ач гавьяа. Ингээд Японд явахаар тэнцчээд байгаа хүүхдтэнд медаль авч чадаагүй үлдсэн гэхээр их л хөрөнгөтэй олимпиад явах. Тэгээ бас нэрмжит олимпиадаас бол хэд хэдэн медаль авсан баха. Тэгээ манай энэ бэлгээч яг манай хүү шиг л. За олимпиад орохын багштай нэг өнсөлчөө яваа гэж байна шүү дээ. Тэгээ за шаргалтанд орохоос нэг өнсөлчөө яваа. Энэ яг чи энэ хэд бас нөгөө арай жоохон олон жил орсон болохоор сүүлийн отхон шамнар болоо тэр юм арай их одоо юу арай дотн ч юм уу эргэлдээд байгаа ч юм те. Би өөрөө багаас нь яваад тэгээ айгүй их ингээд дагаж их явсан болохоор энэ хэддээ би их хайртай шүү дээ. Энэ хэд ч гэсэн ялгаагүй л энэ хэддээ арай бас хүнд байсан байж магадгүй амжилттай. Арай цөөхөн жил орсон ч юм те. Тийм яг цөөхөн жил орсон ч гэсэн цөөхөлөө байсан болохоор. Цөөхөлөө байсан болохоор бас тийм байсан баг. Эдгээр Дөрөг хотын олимпиадад орохгүй л яг өмнө цаасаараа адилхан багшин даач нэг айц авна. Айц авна гэж биш одоо тий. Одоо цаасаар мараараа зочид ихтэй баг. Ихтэй. Ялангуяа энэ хэд бол банк очтой. Өмнөд ер нь төгсгсөн ангийнхан бүгд очтой. Манай өвгнийг байхад гэр хороолт байхад хүртэл манай энэ ган оттой ангийн тэр чинь жил болгон очтой. Одоо ч гэсэн ичтэй тий. Сүхбаатар шавнар бол зөндөлтөө. Тэд нар бол
бас яривал тусдаа ахаад нэг түүх гар шүү. Дахиад нэг лайв бол. Дахиад нэг лайв болно шүү дээ. За маш гоё яриа боллоо агшаа. Тэгээд маш их тийм гоё дурсан сэргээсэн. Тэгээд Facebook-оор бас хүмүүс шамдрын оролцож явах шиг байна. Тэгээд яг энэ нэг лайв явж байгаа учраас яг одоо амжихгүй ч юм уу эсвэл орой энэ төр нөхөж үзээд хүмүүс комент энэ үлдээж байгаа. Тэр болгоныг та хараад болол ингээ гоё хариу өгөөд яваарай агшаа. Тэгээд маш гоё л. Та нэг саяас би нөгөө нэг сургууль руу явхад тань дагддаг байсныг санаж байгаа агшаа. Батар жагштай 17 байлаа танах. Манай 32 байдаг байсан. Тэгээд би нөгөө сургууль руу явахдаа Батар жагштай хэлж агаад тэгээд нөгөө буудлаас ингээд сургууль дээр ирдэг байсан аахгүй. Тэгээд бас яг амар сонирхолтой. Би яг багшаар ингээд хичээл заалгуулж байгаагүй ч гэсэн тийм ингээд маш гоё юм гоё сэтгэл авдаг. Багшаараа ингээд харах болгонд амар гоё инээдсэн л нэг гоё багш ингээд явж байдаг. Тэгээд тэтгэврт гараад дахиад 10 жил багшлцсан тий цаашдаа ч гэсэн ингээ маш гоё ингээ багшлан гэдэг юуг нь хараад үнэхээр их махах чинь багшаага олон жил төгсөгчнөрийгөө ингээ бас ингээ сургуультай дуудсан нэг гоё чухал хүн байгаасаа гэж маш их хүсэж байна. Тэгээд амралтын өдрөө цаг зав зориулаад төгсөгчдөртэйгээ уулзах гад ирсэн маш баярлалаа. Тэгээд энэ бяцхан гарын бэлгийг саяхан хийдэг компаниас ингээ өгч байгаамаа. Нөгөө юундаа дайгцныхаа Улаан дайгц тийм олон өдөр дайгцныхаа юугаа бас өгч байна гэдэг. Тэгээд өөрийгөө олоод хинтээ харьцуулаад гэж ярьж байна. Надад болохоор ингээл байгаад яг ингээд тэтгэврт гарчаад Японд сурж ийн тэгээд одоо бүр өдийн нас дээр онлайн хичээл заах гэж үнэхээр ерөөсөө ямар ч тийм өөрийгөө голох ч юм уу тиймэрхүү юм бити бадаасаа ингээл бид нар ирэхэд ингээл багш нар маань байж хараа айгу гой санагддаг шүү гэж хэлмээр байна. Тэгэхээр гол нь хамгийн гол нь та эрүүл мэндэ бодоод ингээд гой цоглог хിവэрэ байж байгаараа багшаа. Тэгээд одоо нөгөө нэг олон орнд дэлхийг тойроод манай төгсөгчнөр байна тий. Өдөд коронатай нөгөө карантинлэгдээд байж байгаа хэрэг таныг хараад бас айгу гой тийм татан мэдрэмж аваад нэг цагийг ч бүр амар гоё тийм айгу гоё ялж байгаа гэж бодож байна. Тэгжинч гэж өөр хүмүүс хэлдэг шүү дээ. Тэгээд энэ хүмүүс танд Аз жагаад эрүүл их хүсийгээ шамнар нь бичээд байна та. За. Хариу бичээрэй. Тэгээд гэртээ очиж гаасаа. Энэ бас Шинэ Монгол сургуулиас өгч байгаа бас гарын бэлэг байгаа. Зочдоо бас цаг заваад зориулаад ирсэнд маш их баярлалаа. Тэгээд сургуулийн зүгээс цаана гарын бэлэг байгаамаа. Цааш дахин ажил хөдөлмөр за бэлгээгээ сурлахад маш өндөр амжилттай өгсэй. Тэгээ багшийнхаа нөгөө бахархсан шавь нас болоорой тий. Эдгээр чи бүгдээрээ миний бахархсан шавнаар. Тэгээ би бүр баярлаад байна шүү дээ. Одоо хиймийнхэн төрүүлээд ирсэн байна тий. Тэгээ үе төлөөлөд ирж байгаа. Манай анар хүү чи яг 2 дугаар үеийнхаа хиймийн бас лидерүүдийн нэг шийдэ тий. Тэгээ одоо тэгээ энэ сайхан мэрэгжил эзэмшээд энэ сайхан явж байна. Тэр нөгөө сургуулийн 15 жилийн агаар манай анар хүү чи юу Бацын энэ хоёр чинь юунд орсон шүү дээ. Лекц үзсэн шүү дээ. Анхны бас мэрэгжлийн талаар деталь юм сонсон юм сонирхолтой. Сайхан. Подкаст дээр одоо энэ төгсөгчдийн нэг хийж байгаа ажлын талаар ялангуяа ийм олон сонирхолтой түмэнд хүртээлтэй тийм ажлуудын талаар бас хов хүнийхэн талаас бас өөр ярианд оруулах судалгаа шинжилгээнийхэн талаар гэж бодож байна. Бацын явал мэдээж орно, энэ орно. За тэгээ манай 2 дахь үеийнээс өндөө тий. Ясаа гэх. Энэ өндөө байгаа. Тэр талаас нь сая зөвхөн одоо сая яг багш гэсэн талаар ярьж одоо өөрийнх нь талаар. Эднэрийг оруулаарай. Одоо бид нөгөө бид хоёр бас подкаст хийгээ явж байгаа. Төгсөгчнөрийгөө оруулаад тий. Тэгээд тэрүүгээрээ бас амрах байхтай гоё жижиг хэлбэртэй ярьсан. Манай дараахан багш дараахан гэсэн үг өөрөө дараахан байна. Таны ажидаа хэлэхгүй тийм пангин ярих гэдэг болчихлаа. Манай шавч гэсэн ярих юм зөндөө. Тий. За баяр. Тэгээд амралтын өдрөө бид нартай бас хамт байгаад цаг заваас хүртэл цаг гараа яриаг маань сонсож гоё комент бичсэн, зүрх хэлгээсэн бүх хүмүүстээ маш баярлалаа. Тэгээд багшигаа хараад нэг цагийн турш гоё яасан баг. Тэгээд бас удаан хугацаагүй ангийнхан ч гэсэн хараад бас бичээд тах шиг шүү дээ. Тэгээд бас бүгдэнд нь гоё байгаахаа гэж бодож байна. Тэгээд дараагийн дугааруудаар бас багш нараас маань оролцоод явна. Тэгэхээр
бүгдээрээ саналаа хичээрээ. Тэгээ бүгдээрээс комент хичээрээ. Дараа нь хүч үзсэн гэсэн чинь комент хичээрээ. Багш нь ажиллаач уншиж шүү. За ингээд бүгд амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрээ маска зүгээрээ гараа байн гуугаараа те эрүүл байх хамгийн чухал учраас тэрэн дээрээ гэр бүлээ гоё анхаарцгаая өөрсдөө гацсан бас анхаарцгаая. Тэгээд масктай шүү. Масктай байгаа шүү. Яриа. За баярлалаа. Дараагийн хасаа өдрөө. За. Юугаа хаагаа. За. Та хайртай хүсээ яриа болж байна. Өстө гоё боллоо. Зүгээр та бүр амар яриа. Тийм үү. Хамаа намайг юм ярьж